Баажи ял жижиг хуйгаа дагуулад ингээд бас отгоо маань гэртээ дуудсан. Манай альтернатив отгоо маань тэгээ отгоогийн доочихгүй явж байна. Дисид. Эдий ч тэгээд яг энэ дисигээс бас нэг 30 минутын зайтай тий. Ялта. Хотуудын нэг төрдөг. Тий. Ер нь тухайн Америк тухайн хотынхон яг төвдөн амьдрал гэдэг бол нэгдүгээр хамгийн багадаа татвар өндөр. Хоёрдугаар төрөөс өндөр. Гуравдугаарт нөгөө нэг сургуулийн чанарын асуудал яригдсан. Тийм учраас ер нь бол хотоос гарч амьдрах нь манайх бол төврөгөө явах тусмаа манай амьдралын чанар сайжраад байдаг шүү дээ. Энэ бол эсрэгээр төвөөсө гадагшдах тусам амьдралын чанар сайжирдаг. Яг эсрэг онцлогтой. Уруу пропорционал хамааралтай гэдэг шиг. Тэгээ отгоо маань гэртээ ирэж гисэн. Одоо тэгэл очиж гин замдаа явж гин. Гэхдээ нэг хол юм бол биш юм нөө тий. Нэг хол нэг 30 минутын зайтай юм байна. 30 минутын зайтай гэдэг чинь 30 минутанд нэг сайн хэдэн майл байлаа 18 майл гэсэн 20 км цаг. 20 км зайд байгаа тийм. Бид идэм байсан Арлингтон нутаас явж байна. Тэгээ бид тэр нөгөө баажи алт маань хоёулахтаа явчих гэсэн чи гэртээ ганцаар айгаад байна гэдэг хуйга ард гараад ирлээ. Энэ одоо чиний одоо галтгооны одоо яг одоо хэсэг өч шүү дээ. Аа бүх ажлыг одоо янзлуулж манзлуулж бичиж. Чиний ихтэй ерөөсөө яг нөгөө гардуулах байдаг зэвсгүүдийг л харж ирэл да. Тийм үнэн одоо ингээл яг нөгөө гоё ингээ мод тэгэл тавцсан энэ жоохон цэвэрлүүлчихгүй дээ гэдэг байхгүй. Гөө юу ч амар гоё шүү дээ. Манай отгоо маань сайн бидэрт амар гоё хоолж өгсөн. Чи тэгээ зургийг аваагүй. Би авсан. Энэ одоо отгоогийн хэлсэн бид нар битүүг ширээ дүр ингээд өвчүүний мах идээд шүл идээд дээрээс нь ингээд нийс салат хийсэн байсан. Тэгээ ерөнхийдөө бол бас хөөрхөн хоол ичдэг хөвгт байна бас. Хөөрхөн нэлээд хөөрхөн хоол ичдэг хөвгт байна. Гэтэ гоё шүү дээ. Тэгээ нөгөө ер нь бол отгоогоо ер нь яг гэрт нэрээд ингээд нөгөө тийм намайг бол баг айгүй олон хүмүүс ер нь мэдэхгүй шүү дээ. Нөгөө би чинь тийм нэвтрүүлэг энтерт орохоос ер нь ичдэг байхгүй юу? Жохон тиймэрхүү үе дээрээ. Тэгэл юу өстө нэрээ баг зүхтаачдаг. Тэгээд үнэхээр нэг баажиг бас нөгөө холлоос ирж байгаад баг янгичаар. Тийм шүү дээ. Зөвхөн чамаа зорж бидэд тийс ирсэн юм чинь. Тийм шүү дээ. Айгүй гоё ярина гэж. Зөвхөн чамаа зорж тийс ирсэн. Тэгээд нөгөө ийм битүү чанагч манагч иймэрхүү юмнуудтай л байвал тэгэл одоо блендер энтер тэгэл надад хоол хийчих юм бол амархан шүү дээ. Тэгээд би ч тэгээд миний хамгийн дуртай юм айлын хөргөж ухах л та. Бурхан минь заа. Миний хамгийн дуртай юм юу гэж хормоод ирэх хөргөж ухаа лээ. Хөргөж онгоолгороо. Миний хамгийн дуртай хөргөж ухах чи хамгийн гоё гэдэг байхгүй. Айл хөргөж ууч гоё юм байвал авч иддэг. Тийм би нөгөө солонгос дэлгүүрээс айгүйх нөгөө юу авдгийг нөгөө ногоонууд, нарийн ногоонууд. Тэгээ яг нөгөө хүүхдүүдэд тийм юм багаас нь идүүлээ сургачвал уг нь айгүй амар юм. Гэхдээ манай отгоогийн маань одоо их гэр энэ миний айр ойлог пенс тоолуулагч ингээл пенс тоолуулагч чиг ой зүүг нь хуглаа ицсэн ба тий. Тэгээд одоо яг тэрнээс өмнө би арай амжиж чадсан. Чиний энд аюулгүй пенсүүд ус байх шүү дээ. Энийг манай найзууд надад өгсөн шүү дээ энд ирээд. Би Монголд нөгөө пенс тоглоулагч орхисон. Гитар метараа. Зөндөө гоё ихтэй бас пенснууд байна. Энэ тараа дандаа миний гарын үсгтэй нөгөө монгол артистуудын пенснууд байгаа шүү дээ. Бүгд гарын үсгтэй. Тэгээч найзаа. Пенза явуулнаа. Тэгвэл би айгүй гоё баярлна. Би ямар сандаа өчигдөр чамайг пенза хийсэн гоё байна уу гэж асуугаад байгаа. Пенз угсаа хамгийн гоё шүү дээ. Пенз хийх мэдрэмж үлээ гоё юм билээ. Тийм шүү дээ. Тэгэл яг энд гараажтай. Тэгэл энд нөгөө манай баг хүү ингээ яа хичээлийн энд би нэг юм хичээлийн ширээ сандал мандал олоод өгсөн тэгэл. За дээр бол угсаа өрөөнүүд байгаа. Дээр жоохон өрөөнүүд байгаа. Хүүхдүүд маань өрөөндөө хүүхдүүдийн 7 өрөө онцлогийн 3 өрөө байгаа тий. За. Тэгээ манай хүүхдүүд ер нь хүүхдүүдийн өрөөнүүд би одоо нөгөө заавал одоо цэвэрхэн бэгээл ингээл нэг амар хитрхи бас нөгөө ингээд яадгүйгээ би бас өмнө нь өчтөр ярьсан шүү дээ. Тэгвэл ер нь бол одоо нөгөө яг өөр өөрсдийнх нь ертөнцийн ингээ байгаад байгаа хгүй. Одоо манай 12 нас хүрж байгаа охин маань гэхэд л ингээл нөгөө мику гээл тоглоомын нөгөө юм баатар ч юм уу те нэг Япон. Тэгээ яг нэг тим юмараа бүр ингээд өрөөгөө бүр ингээд битүү ингээд нөгөө нэг дүүргцэн. Тэгээ одоо тийм жоохон юмны төлөө өнтер ингээл нэг жижигхэн юм одоо сүвнэрний нэг куклтай авах гал ээжээ би тэндээс тэгмээр байна гэл. Тэгээд дандаа аниме ном уншаал ч юм уу те. Тэгээ тэр нь өөрт нь айгу гоё өөрхөн л ертөнц. Тийм байна. Хүүхд болохоор бас те. Тийм манай том охин гэхэд л одоо заавал хүүхдүүд ярих нь зөв юм уу? Зөв хамаагүй шүү дээ. Өөрөө ингээ юм нэхэж мэхэл тэгээд нөгөө зураг зурдаг. Тэгээ яг тэр мөрнийг ингээ бас яг ханаараа тавиал тэгэл ингээл нөгөө ер нь нэг жоохон тийм ойдлын машин хүртэл надаар ахуулчих жоох шиг тий. Nice.
Тэгэл ингээд ор мороо айгу ийм гүнжийн ор шиг болгож болгоцсон ч байгаа. Тэгээ нэг өрөө нэг юм онцлог бол байгаа. Хүүнийх бол хүү бол бүр хамгийн цэвэрхэн байлгадаг өрөөгөө. Тэгээ яг ингээд нөгөө тоглоом тоглодог ш нэг юу вэ нөгөө одоо Fortnite ч үлээ. Яг тэр мэрийгээ тоглодог бүх тэр компьютерийнхаа юм уу тэр гар мар нь хурдан хөдөлдөг байх. Тэгээ тэр чин TikTok тэр манай хүү чинь бас нэг хідэн дагагчтай. Тэгээ тэрүүгээрээ жоохон мөнгө олно. Ямар хөрхий. Манай баг хүү болохоор саяхан одоо намраас пиано тоглож байгаа. Тэгээд тэрэндээ айгу дуртай байна. Одоо нөгөө багшигаа хэлсэн одоо нөгөө даалгавраас гадна өөрөө хөөрх ингээд баяжуулаад байгаа юм шиг харагдаад. Тэгээ нөгөө би юм хэлснээс илүү багш намайг ингэх гэсэн гээл жоохон буруу юм шиг сонсогдонгууд нь би нэг юм хэлэхлээр та миний багш биш гэдэг юм чинь намайг. Тэгэхээр ингээд өөрсдөө нь байлгуулууг нь бас надад бол зүгээр юм шиг одоо надад бас илүү сонирхолтой шүү дээ. Тэгээд зарим нэг одоо яг нэг хитрхи хатуу байснаас болоод буруу үр дагавар үүсээд тийм ээ та нар намайг ингэж том болохоор хүүхдүүд янз янзын болсон гэдэг юм бас сонсголоор чинь олон хүүхдүүд нь чинь жоохон айна шүү дээ. Тэгээ ер нь айл болох найз шиг нь байвал зүгээр юм уу гэл. Тэгвэл Гэхдээ тийнейжер хүүхдүүд одоо том болгоцсон том хүүхдүүд том проблем гэдэг шиг юм бас гарч л байгаа юм чинь. Гарын тэр батны. Тийм шүү. Тэгээ яг өөртөө сурна, асуудлаа алдаанаасаа өөртөө суралцсан гэсэн л зүгээр миний бол одоо бодол тийм. Биднэрт бол хин ч юм зааж өгөөгүй тэгэл хөөрхөн өөрсдийнхоороо бор зүрхээр явцсан юм чи тээ. Бас та олон юм ярьчлаа. Бүр ээж багш магш шиг. Хамгийн гол нэг яг дисэд ингээ гэрт чинь бас нөгөө ирж байгаа нь бас аюу гоё байна. Тэгээ бидний өмнө бодсон чинь өмнө яг ингээд танаа тоныг бол ерөөс хийж яваагүй юм байна. Тэгээ нэг гэрт тий. Харин танаа тонод болчихоо яаж вэ? Тэгээ би танаа тонохгүй. Тэгээ ер нь бол яг энэ хороолч юу аюу тийм 50 гоё орчим тий ер нь. Тий энд яг нөгөө хүүхдүүд сурах нөгөө юу бас сургууль нь аюу сайн гээл тэгэл энэ дүүргийг сонгол одоо ер нь бол энд ингээд олон хүүхдтэй хүмүүс аюух байд юм шиг. Ерөнхийдөө бас монголчууд бас битүү үстэй. Битүүч юу юм бэ? Тэгтээ ямар ч юм. Аалддаг бол арай бага гэж. Арай бага. Аалддаг тул сая зүгээр ерөөсөө зөрөхөд зөрөөл лифтэнд зөрөөд гараад 4 хүний 3 нь Монгол байдаг ч илүү нэг өөгүй байдаг байхгүй юу? Амар юм байна тест. Тийм шүү нэрээ. Энд бас гэхдээ үнэхээр дисэ аюу гоё газар. Тийм. Тэс маяг хүмүүс нөгөө яг нөгөө цагаагаар нь аюу гоё. Тэгээ дээрэс нь ингээд амьдрахад бас аюу гоё газар л байна л та ер нь бол тийм. Тэгээ яг Монголын цагаагаартай адилхан шүү дээ өвөл тэгээд гэхдээ өвөл нь бас бүр амар хит хүүтрэхгүй. Ер нь бол аюу тийм гоё нэг юм яг бүх цас бороо одоо юу дээ тий бүх үлрэлийг үзчин тэр нь бас аюу. Яа гитар бас ялтанааштай ч гоё дуу сонсдог. Би эндээс нөгөө Монголд нөгөө хар гитараа би бүр амар олон жил болсон Ямаха орхицсон. Шин дуу гоё сонсон нэг гоё. Уу шин зүйлсэн бол монголч байсан. Тийм шүү дээ. Тийм үү? Тий. Заав шин. Миний хөглөгч энд байдаг. Заримдаа би. Заримдаа гоё дуу шүү дээ. Заримдаа л тэнгэрт нар гитэг тэгэхээр би баярлдаг дандаа л тэнгэрт нар гитэг бол сартай шөнийг би хүсэн заримдаа л хайртай гэж шивэн тэгвэл миний зүрх ойрон дандаа л хайрын тухай ярил амьдралд өөр юм сонирхон хайраа чи надад хайртай гэдгээ шивэн харин маргааш болоход нүдэрэ шивэн заримдаа л чи надад хайртай гэдгээ шивэн дандаа хэлмээр байсан ч зүрхнийхээ гүнд шивэн na 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 oh na 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 хайраа чи надад
хайртай гэдгээ шивэн харин маргааш болоход нүдэрээ шивэн. Ой. Чиний нөгөө хитгэн олон аккорд ороод ирсэн чинь жоохон бодоод байна уу юу? Нөгөө ойрд дуулаагүй тоглоогүй. Тэгээ юу лээ гэж дотроо бас бодно шүү дээ. Хэлчихсэн шүү нөгөө хоёр аккорд нь зохиосон дуу байдаг. Тийм. Тэр жоохон гунигийн дуу байхгүй. Гэхдээ зүгээр дотроо хоёр аккорд тийм. Чи сонсох гэдэг юм уу? Тэр хоёр аккорд би гайхаад. Ямар хоёр аккорд нэр? Би хоёр аккордоор зохиосон бүр хоёр ч дуу байгаа надад. Тийм үү? Тэр яаж байгаа залхуурч байгаа юм яаж байгаа? Тийм. Чи ингээд юм амархан ингээд нэг жоохон ингэчингүүт нөгөө дараа нь дуулж явахдаа ингээд нөгөө одоо юу үлээ гэж бодох шаардлагагүй. Хоёр юм яриад. Тийм. Тэгэл болохгүй. Гурдгийн нэлгээр залхуур байдаг юм шүү дээ. Одоо энэ нэг дуу хоёр аккордтай дуу заяа. Тэрийг дуулаад энэ нөгөө нэг доохын эсрэг нэг кино гарсан юм аа нэг олон ангид бүр айгүй олон жилийн өмнө. Тэр дуу тэр киноны саундтрек болсон байхгүй. Тэгээд намайг зохиод нэг төслийн байгууллагын хийж байгаа гэл одоо Монголд нэг залуу санамсаргүй байж байгаа л доох тусаал тэгэл гэр бүлд нь ингээл асуудал үүсэж байгаа тий. Тэгээд тэр чинь бүр олон ангидтай кино. Байгууллагаас ч юм уу энэ дуу хийгээд үзсэн шүү. Тийм нэг Америкийн одоо хүмүүс ирсэн бас тэгэл Монгол тийм төслүүд хэрэгжүүлдэг шүү дээ. Тэгээд тэгэхэд яг яасан тэр нэгэн нарны доор гэдэг юм байдаг. Төлбөр нь жоохон бага байсан юм уу? Гэхдээ харин бас хөөрхөн өгсөн шүү. Тухайн үедээ тэгэл би өрнөөх би өмнө солгоо гараад ирсэн шүү. Гүй. Тэгээ Night Train миний энэ дууны бас хөгжмийг тоглож өгч байсан. Яг хоо YouTube дээр байдаг байж магадгүй. За. Хэрвээ тэр өдөр чамтай уулзраагүй бол хэнд энэ хайрын дууг зориулах байсан бол хэрвээ тэр өдөр чамд дурлаагүй бол хэн энэ хайрын дууны эзэн байх байсан бол галтур тэмээ. Энэ л чухал шүү дээ. Тийм шүү дээ. Яг үнэ яг стого зөв хэллээ. Харин ч энэ дээрээ арай олон гоё ингээд солигдчихвэл гоё юм. Тийм шүү дээ. Аян л чухал хамгийн чухал юм аа. Дуу гэдэг ч өөр аян шүү дээ. Хэрвээ тэр өдөр чамайг хараагүй бол хэнээс тэр хайрын харцыг харах байсан бол хэрвээ тэр өдөр чамайг хайрлаагүй бол хэнээс тэр хайрын харцыг мэдрэх байсан бол яасан их хайраар бид дулаацлаа ямар их хайрыг бид ярилцлаа хавар ирээд намар буцах жигүүртнүү халуухан зүрэх хүйтнэр цохилвуу хайрт мен хонгор мен хайрт мен хонгор мен хэрвээ тэр өдрийн нар хоёр байсан бол хизээч тэр гайхамшигт хайр дуусахгүй байх байсан хэрвээ тэр шөнийн саран хоёр байсан бол хизээч тэр гайхамшигт хайр дуусахгүй байх байсан. Вау, гоё. Наач өдөөж мартахгүй рекорд өнөө. Алдахгүй бас нүдэ анж байгаа тэгээд биш нэг амар дуулж яхлаар нүдэ анждаг. Тэгэнгүүт заримдаа за одоо юу лээ яг бодогдоод жоохон тэрэн дээр нь ингээл нэг пауз авч орж ирдэг байхгүй юу. Тоглолтын дээр үзсэн жоохон нэлээд бодлох нь шүү. Гайгүй шүү дээ. Би сая тоглолтын дээр 6 7 дуу тоглосон шүү дээ. Алтан бүргэд чинь өөрөө нөгөө нэг юу гитарчнаар орж байгаа байхгүй миний тоглолтод. Өөрөө дуучин хүн чинь. Тэгээ би ийм тоглолтоо анх удаа хийж ийн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь өвөр Монголын бас мундаг дуучин мөртлөө өөрөө гитар айгуу сайн тоглолт юм би нөгөө тий сториноос харцсан. Тэгээд чистэ яг миний дуунуудын гитарыг одоо сур гэсэн. Би өстө хэдэн сар чиний юмар амьсгалж шүү гээл. Тэгээд нэр айгүй чадвартай тоглосон. Тий гоё. Нэр ээж байхдаа дээрэс нь 4 хүүхдээ ээж. Тэгээд яг өдөржингөө нөгөө ээж нар тэгэл тоглолт тусалдаг шүү дээ.
Ер нь өөр арга байхгүй шүү дээ. Өглөө гаргана. Би айгүй амархан хоолойд. Амархан? Амархнаар нөгөө ингээ easy болгох гол ингээ бүх юм ер нь жоох ингээ нөгөө бэлдэж тавьчвал баг илүү. Яг мэдээ заримдаа бол тийм байхгүй бол хийн л дээ. Гэхдээ ер нь илүү олон хүүхдтэй болохоор бэлдчихвэл илүү амар байдаг. Чи Монгол бол айгүй хийж гинөө ер нь эсвэл. Янз. Тэгэл одоо манай хүүхдүүд чинь тэр нөгөө одоо юу мөнд ингээл дуртай бараа чикен ч байт юм уу те. Нөгөө энтгэх хоолч байт юм эсвэл ингээл өөр хоол мол ер нь ингээл тэрийг идмээр энийг идмээр ингээл бас тэгэл хийж байгаа юм чинь. Одоо тий YouTube зөндөөл бүх юмыг л хараад мэдчих юм. YouTube-ээс сураад байгаа юм уу? Тэгээ штэ. Мэдгүй юмыг одоо жишээлбэл тийм үстэй. Бараа чикен идэхэд бол заавал бид нэр ресторан орох хэрэгтэй гэснээс баг ингээд гэртээ хийгээд өчвөл тэрний чинь юу нэстэ бүх юм л байгаа юм. YouTube дээр бүх юм байгаа л да. Би яг одоо яг нөгөө энийг хэлэх нөгөө YouTube гэдэг нэг тасарсан том юм нэг контент байгаа шүү дээ. Өмнө бид ярьсан байгаа. Платформ байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энийг үнгүй болгомоор байгаа байхгүй. Гэнэрээ. Энийг яг бүгдээрээ одоо нэг Facebook үнгүй, дата үнгүй байгаа шүү дээ. Тэнтэл YouTube-ийн үнгүй болгооч гэдэг одоо бүх аппликейшн гуймаар байгаа. Тэгвэл Facebook ямар ч хэрэггүй гэдэг өөрөөсөө ойлгох чинь. YouTube хамаагүй ингээл бүх юм үзэж болно, дэлхийгээр аялж болно, бүх мэдхгүй зүйлээ мэдж болно тий. Тэгэд дээрээс англи хэлтэй болно гэдэг байхгүй. Тийм шүү дээ. YouTube үзэж байгаа л хүүхдүүд ч одоо англи хэлтэй болчиход байгаа тийм. Бид нар одоо MT үзэж байгаад англи хэлтэй болсон шүү дээ. Боддол тийм. Бараг л тийм шүү нэрээ. Тэгээ бид нар чинь cover mower дуулаад би одоо англиар тэр үед чинь бараг нөгөө бааранд энэ төр чинь стаалж өгдөг л шүү дээ. Roxette-с авахуулаад дуунууд сураал тэгэл Cranberries дараа нь үгүй буруу дуулдаг гэсэн мэдсэн хоёр нь. Гайгүй бас ч гэж. Гэтэ бас байна. Нэр яг. Одоо нөгөө арайч нэг нөгөө юу лээ Стамбайо энтер гэдэг шиг юм сонин юм бол арай бас бид нар ч нөгөө жоохон тэрний дараагийн үе болчихж байгаа байхгүй. А урдны хүмүүс чинь нэстэ жинхэнэ галгалж байгаад бичдэг. Тэггүй тийм шүү дээ. Кокохо гэдэг. Тий, яг Хатамбайо. Хамгийн одоо манай ангийн хүүхдүүд бид нэр найз охтуудаараа нийлээд хамгийн анх сурж исэн англи дуу нөгөө нэг Guns N' Roses-ийн нөгөө Don't Cry байхгүй. Тэгэл амар дуу тий. Орцонд нөгөө ингээд нөгөө цуурайтал амар гоё яадаг. Тэгэнгүүт тэнцтэй амар дуулж болох дуртай. Тэг нэг юм хөөрхөн найзууд нь бас нэг тийм дуунд дуртай ахлаар чи намайг гэсэн хөглөөл өгчөж байгаа байхгүй айгүй хөөрхөн. Касет өгч болоо нэг конопнууд эвдэрдэг байсан. Тийм шүү дээ. Джекснийг нэг сонсох гол би хармагийн фонтой бас тэрэн дээр ингээд баахан Монгол дуу тэр ингээл одоо Монголоос гэвэл би чинь жоохон бахад нөгөө титэм тэгэл одоо нөгөө сөрөг хүч мөч шүү дээ. Тэгэл ер нь Батөргөл ах махын дуучлал яг нэг тухайн үеийн тэрмэрхүү дуунууд айгүй дуртай бас Монголоос гэвэл тэгэл MTV-гээр бол тэгэл нөгөө баахан одоо тэгэл нөгөө эмхтэй дуучид арт нэг гитар тоглоал намайг ямар сандаа ухнаагаа бүр ингээд нөгөө би нөгөө джинс өмдтэй баг зүгээр нэг подволктой дуулах гал ингээд явсч. Отхоо чи нэг зүгээр үрчийдгүү палаж ингээд торлоо цөмхлээд явж байгаа ч гэдэг. Ингэж дуулмаар санагдаад байгаамаа багшаал гэж юм чи өөр яах юм. Тэгэл тэгжээж илээ. Ямар ч нэгэд найзаа баярлаа. Тэгээд DC энергиэсээ бид чамаа зорж ирсэн. Ерөөсөө ганцаа энэ өдрийг зөвхөн хинтээ отхотой л авна гэж бид нар яасан. Тэгээд чи бас ирээд ингээд бидний юмш гоё хөтөж аваа. Тэг гэртээ ингээд гоё байлгаад ингээд нөгөө юугаа үзүүлээд бүх юмаа дээрэс нь өчтөр өрөөний бас нөгөө газрыг бас манай бабанагийн газрыг бас таад яриад ингээд нөгөө бүх юмаа ингээд гоё бэлдээд тэ. Тэг аягүй гоё цөмөр бас ярьцлагыг хийгээд ингээд ямарс нэг 2 өдөр ямарс нэлээд гоё байлаа. Тэгээд өнөөдөр бас ингээд бүх юм яагаад бидний хувьд бас нөгөө хүмүүс отхоо гэдэг дуучныг бас нөгөө бүгдээрээ мэднэ. Тэгээд ямар дуучин бэ гэдгийг л одоо Монгол аяар мэдэн шүү дээ. Тэгээд энэ яг сүүлийн нэг 3 4 жил алга болцсон. Тэгээд отхоо маань юу хийж байгаа юм бол отхоо хайцсан юм бол Америк явах гэсэн чинь отхоог заавал оруулаа гэдэг маш их зүйл ирсэн байхгүй юу. Тэгээд тийм болохоор отхоогоо зорж ирсэн. Баярлалаа. Тийм болохоор баярлалаа. Тэгээд DC бол манай отхоо маань аюу гоё байгаа юм байна. Гэр бүлтэйгээ өр хүүхдүүдтэйгээ гэхдээ уран бүтээлд ерөөсөө хаяагүй юм байна. Уран бүтээлээ хийж байгаа юм. Ямарсан тав хүндэд маш гоё бас гоё энэ гоё. Өнөөдөр маань нэвтрүүлэг бас нэлээд гоё хэсгийг бас тав хүнд бас хүргэлээ. Тэгээд аз жаргал үсэнэ за. Баярлалаа. Бажиж харинстай өчигдрөөс бүр хамаагүй гоё. Хөөрхөн аштай харин тий. Ялалтаа сайн нөгөө ирүүний шүл уусан байна гэж. Ер нь ирүүний шүлээ би өөрөө л өгнө л дээ. За. Нөгөө хамгийн ахын л өгнө шүү дээ. Тийм л. Би өчтөр зөв нэг юм стрессцэн байсан байж магадгүй бах тий. Харин тий айгүй хурд яриа л тий бүр. Стресстэй. Тэгээд стрессцэн байжгаад жоохон ингээд жоохон тэр чигээрээ нөгөө дахиж ороод. Гэтэ бид нар лөө атаклахгүй байсан нь дээрэлдэгээд байгаа. Гэтэ яг үзэж байгаа хүмүүс рүүгээ ингэнгүүт нь тэгэл хоёлаа бүр дуугаар тисгээ байгаад хэлээ үсттэй. Гэтэ ер нь та нар хийм бэ. Зүгээр ч юм. Гэтэ яг нөгөө ер нь бол одоо нөгөө сайн шүүмжийг бол хүн авч явахгүй бол дандаа магтаал дунд яваад байвал нөгөөч чинь нисээд ер нь амьдрал ч гэсэндээ тийм биз дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний шүүмжлэгч ч юм уу байх яг уяах гэж урлаг шүүмжлэгч гэж байдгийн. Тэр хүмүүс чинь сайн уран бүтээл гаргахын тулд бас байж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан одоо сайхан амьдрахын
амьдрахын тулд болохгүй байгаа юм шүүмжилдэг хүн бас байх нь уг нь бол зүв байхгүй. Би ч гэсэндээ адилхан яг шудраг юмны л төлөө одоо төрж ингээ амьдрахыг хичээж байгаа хүний л нэг шүү дээ. Тэгээ би зөв шүүмжлэхээр заримдаа хэтрүүлчихэд идэг гэдэг. Манай чи загнаад байгаа юм шиг ярьдаг юм. Тэгэхээр яг нөгөө таалагдахгүй байгаа юмыг угаасаа хүнд хэлэхдээ айгуу гоё одоо зөөлөн хэлэх хэрэгтэй байхгүй. Хурдан загинж байгаа юм шиг хэллээрч тэр чи хүнд хүртэл хүрдгүү гэж байгаа байхгүй. Одоо нөгөө хүүхдийг жишээлбэл загнаад ингэвэл тэр хүн загинж байгаа нь л чанга дуурж байгааг нь л бодоод айна уу гэхээс биш тэр дотор одоо нөгөө бурууга ойлгоно гэсэн ойлголт байдаг. Би өнөөдөр ч ойлгосоо. Харин зөв айгуу бол. Тэгээ би одоо тэг ойлгосон. Тийм бүгд айгуу ингэ сандраа. Одоо би тэгэхээр ойлгочлаа. Одоо би яг одоо ойлгосон. Хөөе тэнгүүдээ. Та нар гэл энийг ч яагаад хэлээд. Яг надад энэ таалагдахгүй байна гэдэг юм аа айгуу сайн л одоо нэг хүмүүст ойлгуулах юм уу. Тэгээ хаан ч гэсэн ер нь тэгэл одоо бодоход шудраг бус юм бол бүр хаанд л бол хаан л байдаг. Тэгээ гимт тэрэг хаан л бол хаан энэ тэгэхээр тэгээ бас энэ болгоноос тэгэл яадаг юм байгаа. Шудраг бус хонгол хаасаагүй байна гэж үү? Тийм тэгж бодвол шүү дээ. Манай Монгол жоох их байгаад тахшгүй. Түрүүн дэлгүүрт явж байгаа. Дэлгүүр нөгөө нэг дэлгүүрийн үнэтэй хүртэл хэрэлдээдсэн шүү дээ. Энэ юм үнэтэй болсон маа. Яана. Манай наа ингэж байна. Баажи бид нар яг ингэ чаав ингэ Монголоос гарахт чи ингэ нууцаар ингэ микрофон суулгаад. За тэрий чи аваа тэгээд бичлэг гараа бурхан бүүзэгтэй гэдэг чи. Тийм чи ингэ өөртөөгөө яриа явчих юм. Тэгэнгүүт хүмүүст амар лайв болох байхаа гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ тэрүүгээр нь та нар нөгөө зарим хүмүүс ч одоо нөгөө ингээд за чи ингээ одоо бидний үгэнд орохгүй бол тийм юм шүү. Тэр амар марцсан шүү дээ. Маацдаг. Тэр нэвтрүүлгийг үзсэн хүн тал нь шууд шараад байгаа юм шүү дээ. Яа нэрээс. За баярлалаа. Баярлалаа. Өстой гоё байлаа. Самбайцгааны үзэгчтэй Бажигалт Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотоос та бүхэнд хүрж байна. За тэгээ Вашингтоныг зорж ирэх ерөөсөө зүүн үргийг зорж ирэх одоо ганцхан шалтгаан бол мэдээж манай одоо нэвтрүүлэг өнөөдөр хойморч суучихсан байгаа дуучин өсгөө маань байгаа. Тэгээд нэр юу шүү одоо нэр өстой гэж хэлэхэд нэр айгүй хол зам туулж ирлээ бид айгүй ядарлаа. Тэгээд алтрага зорж тээ. Зорж ирлээ. Тэгээд манай Бажигалт өнөөдрийн зочноор альтернатив отгоо гэж одоо монголчуудын маань хичнээн сайн мэдих дуучин утгаа маань оролцож байна. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцээсэн баярлалаа. Сайхан шинжилж байна уу? Баярлалаа. Сайхан шинжилж байна. Та нараас сайхан шинжилж байна уу? Тийм, сайхан шинжилгээ явж шүү. Сайхан тий. Олон хотуудаар харин нэг л хоноол яваад байгаа шүү. Нөгөө тэгэхээр чамааг зорж ирнэ гэдэг бас ирнэ гэдэг бол бас энэ их том бас юм шүү. Хол тавь хаач байгаа чамааг зорж зөвхөн чамааг бичих гэж Сан Францискогоос нааш ирлээ. Харин би бас чамайг нөгөө ирэг дээр явж ийн тэгэхээр угаасаа найз нарай хоол штэ гэл би бас айгүй тийм. Улаанбаатараас Хонконг орох зайтай л нисдэг юм байна. Тэгээ буруу юм шиг аюу яалаа. Ажил амьдрал бүх зүйл сайн биз дээ. Дажгүй ямар ч гэсэн хүүхдүүдтэй тэгэл сургуульд нь явуулаад өөрөө тэгэл уран бүтээлээ хийгээл заримдаа. Тэгэл байж ин да. Тэгэл нэр алдарт их болсон байсан дээ баяр үргийн чинь. Баярлаа. Олон жилийн өмнө алдарт их болсон байсан л да. Гэхдээ л одоо отгоо гэдэг хүнээс сураг алдраад монголчууд бас бодож байгаа шүү. Тий, ер нь бол яг би бол дууга хийгээл явж байгаа л да. Тэгвэл нөгөө нэг яг нөгөө юм маст ингэж нөгөө их бас яг нэг яадгүй юм шиг байгаа. Миний хувьд чинь би чинь Facebook мөх дээр нэг тийм олон одоо ингээл хүмүүст ингээл бас яг өөрөө нэг тийм юмд нэг дуртайч биш ч юм уу мэдхгүй ингээл цаанаасаа л нөгөө нэг юм органик байвал зүгээр л гэ бодцсон. Цаанаасаа нэг залуугаас тэгэл тэрүүгээрэл байгаа болохоор яг нөгөө мэддэг хүмүүс бол мэдж байгаа. Тэгээ би энд ирээд нэг 2 уран бүтээл хийсэн. Тэгээ дараа нь концертаа хийсэн. Тэгэл ерөнхийдөө мэдээж нон-стоп юма хийж байгаа уран бүтээлч хүн. Тэгтээ тэгсэн мөртлөө яг нөгөө одоо бас ээжийнхээ ажлыг бас хийгээд нэг баланстай хамтд нь явж явахгүй болохгүй. Тэгээ 4 хүүхдийн ард гарч байгаа учраас тий. Энэ тоглолт гэсэн би буруу санааг бол өнгөрсөн жилөө 2025 оны тий 25 оны 9 сард хийсэн. Өнгөрсөн жил тий. Би яг саяхан бас яг фэйсбүүкээр харжсан байхгүй. Тоглолт хийсэн тий. Тэнд одоо нөгөө одоо ирээд бас нэг тодорхой хэмжээний хугацаа болцсон. Тэгээд ерөнхийдөө бас хий гэж бодоод тэгээ яг энд байгаа үедээ төрсөн өдөр маань болоод 9 сард тэгээ яг тэр үед нь ерөөсөө дайлимдуулаад эндээ бас нэг амьд хөгжимтэй. Одоо манай өвөр Монгол алдарт дуучин Алтан бүргэд маань тэгээд бас найз нь хөгжил тэгээ залуу байгаа. Тэгээ бас өөрт бөмбөрчин бас манай нэг дүү бас тоглоод тэгээд ингээ бид нар ингээд яг амьд хөгжимтэй. Ер нь бол яг нөгөө өөр Америкт ирж байгаа тоглолтнууд маань бас амьд хамтлагууд
ч л хамтлагаараа ирж тоглоно. А бусад юунууд маань бас нэг тэгж олуулаад тоглохгүй ш. Тэгээ яг энд байгаа одоо яг нөгөө локал одоо тий оршин сууж байгаа тий оршин сууж байгаа одоо уран бүтээлчийнхаа тоглолтыг хийсэн болохоор бас баяртай байгаа. Би ясаа сая бүр алаа ажиллаа гурлаа ярилцсан ойлгосон чинь локал гэсэн чинь заставаараа гэдэг Орос Монгол анги. Яа нуучлаа. би нөгөө сонссон. Тэгээ цаа чи ингэ шийдсэн гэсэн нэг тухайд өөрөө нөгөө би ингээд энэ гадаадын хотууд чинь өөрийнхөө оронд байдгүй юм байна штэ. Тэ? Орсын хотууд дандаа Канада, Америкт амьдардаг юм байна. Би юу нэг юм бэлээ гэдээ гайшаа ирсэн гэсэн. Хотлоо яриад байгаа юм. Зохиоц. Монголд байгаад тахаар од юу нэрс болохгүй ингээд тэгээд Америкт гарсан гэдэг зүйтэй. Тийм ч бодоогүй ерөөсөө тэгж тийм. Нэрэл одоо нөгөө яг энд одоо Америкаар за Америкчид гэлтгүү дэлхийн бусад орнуудаар Монгол ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулаад манай урлагийнхан чинь аюул их тоглодог. Гэхдээ амьд хөгжимтэй нэстэ нэрээ хавар тий. Тийм яг нөгөө хамтлагууд манай одоо нөгөө энд ирэхэд бол харангайхан маань хамт бүтнээрээ ирээл шинэ жилээ хийгээл бүх хотуудаар очиж тоглосон. Тэгээд ер нь бол яг бусад нөгөө амьд хамтлагууд маань л тоглосон баг. Тийм баг. Тэрээс ер нь хэцүүтэй. Тийш. Чөөсөө баш олуулаа хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгээ хурд харанг нөгөө нэг Хурд хамтлаг нэр ирсэн. Бүгдээрнтэй айгуу гоё уулзаал энд чинь тэгэл яа бүгдээрээ ямар гоё ингээл зураг мураг авахуулаад бас айгуу гоё юм бэлээ нөгөө өөр газар ингээд нөгөө ах нартайгаа ингээл уулзаал тий ер нь найзуудтайгаа ч уулзаал. би сая ирээд нэг сонслоо дээрээс одоо энэ аалагддаг гэдэг одоо мөч одоо энэ одоо район одоо хот тий аалагддаг хот тийм район хот би явуулсаар би нэг жоохон 80 доторсон аалагддаг гэдэг хотод нөгөө жижиг хотууд гэхдээ нөгөө аалагддаг хотууд юугаар алддаг гэхээр битүү монголчууд байдаг алддаг шүү дээ тий энэ вижн тий бид өнөөдөр яг одоо энэ сууж байгаа ч гэсэн Арлингтон хотод байдаг энэ Монгол бууз тай гэдэг маш ухаалаг нэр өгсөн Монгол ресторан сууж байна. Тийм баярлалаа манай монголчууд орж ирээд би сая орж асуусан байхгүй юу. Шинэ ресторан мөн гэсэн чинь үгүй 9 дэх жилдээ болж байгаа шүү дээ. 9 дэх жилдээ болж байгаа ресторан ийм гоё шинэ байна гэдэг чинь гоё менежменттэй байна. Танай яаж юм гэсэн гэж шүү дээ. Зар гардаг юм л дээ. Одоо энэ Арлингтонд хотод зар гардаг нэ. Тэгээд 3 хэлээр 3 дахь монголоор бичдэг гэж. За яа худлаа. Нэ асуу. Би худлаа ярихгүй. Би бас гэтээ Арлингтонд амьдрдаггүй болохоор сайн бас мэдэхгүй шүү яа нуучлаа. 3 дахь хэл монгол хэл. 3 одоо ингээд эхлээд ингээд англиар, испанаар тэгээд доор ингээд хэллэгээ монголоор бичсэн гэдэг чинь. Тэр коронавиг болж үлдсэн гэж ингээд англиар, испанаар гэснээр кириллээр юугаа вакцинад хэд хэлгүүрээ гэдэг. Хамгийн монголч байг гэдэг тэгж юм. Ер нь бол нэг ийм Америкч нөгөө нэг ийм олон үндэстний улс шүү дээ. Тийм болохоор нөгөө тухайн хүн хотын амьдарч байгаа хүн амын 5-аас дээш хүн нэг үндэстэн бол тэр үндэстэн зориулж хэлээр нь заавал юу гаргацдаг нэг юм дөрвөн журам бас байдаг шүү. Тэгсэн чинь Арлингтонд байгаа монголчууд ялчгүй ихлээ байгаа байхгүй. Тийм болохоор тэдэд зориулж шүү дээ тий. Тэгээд танах энд үү Арлингтон. Манайх Fairfax гэдэг өөр эндээс 30 минут зайтай тий. 30 минутын зайтай. Гэхдээ ерөнхийдөө бол Вашингтон DC-гээ тойроод бүгдээрээ ингээд. Тийм эндээс бол нэг 20-30 минут л яваал баг. Гэхдээ би санаж байгаа нөгөө өмнө нөгөө 5 онд ч ихэд Арлингтонд монголчуудыг тий битүү байсан ярлаа гэлээ. Энэ л эдээс үл ер нь явахгүй шүү ер нь тий. Тойроод энийг тойроод ингээл тий. Одоо нөгөө нэг за одоо сайхан гурлаа сайхан нэг нөгөө сайхан ярилцсна гэдэг шиг. Одоо нөгөө бид хоёр ингээд энэ Америкт байгаа урлагийнхантайгаа ингээд ярилцаж байгаа. Тэд нар маань Монголоос гараад 1-2 жил болж байгаа юм ч байна, 10 жил болж байгаа юм ч байна. Тэнгүүд миний асууж байгаа ерөөсөн нэг ихний асуулт юм бодохгүй. Урлагийн хүн тайзан дээр, дэлгэцэн дээр олонтойгоо байж исэн хүний нутагт ирээд тий. Тэр бүх юмнаас холдох тэр мэдрэмж хэр байсан бэ? Эхлээд тайзаа санах, урлагаа санах тий тэр стресс ингээд тодорхой хэмжээнд байсан л байж таарах. Тий яг одоо тэгтээ яг эхлээд бол ирээд ч гэсэн нэрээ үнэхээр жоохон тэрэндээ ингээ одоо би энд юу хийж ийна гээл те. Би чи хэм билээ гээл те. Би ч яадаг. Тэгсэн чинь тэгээ яг явандаа болохоор яг нөгөө нэг тэр нэг юм юу энгийн амьдралтай баг илүү нөгөө нэг дуртай гэдэг шиг тийм болтгол юм байна. Тэгэл нөгөө баг нөгөө юу гэдэг нэг юм гадаад үзмжнээс илүү зүгээр одоо нөгөө баг нөгөө надыг магадгүй би одоо энд ирсэн нь дотоод байгаа отгоо гэдэг хүнийгээ бүр илүү их нөгөө таньж мэдэх надад цаг хугацааг өгсөн юм шиг санагдчихж байгаа байхгүй. Тэр нь бол надад айгүй тийм давуу тал юм шиг. Тэгээ нөгөө юмнаас хүн нөгөө ингэдэг штэ нөгөө хэцүү гэж бодоол байвал бүх юм амар хэцүү. Амархан гэж бодох юм бол арай амархан гэл те. Тэгээ яг нөгөө юуны төлөө би энд байж байгаа вэ гэдгээ бодчихвол гайгүй. Тэгээ нөгөө тэр уйдгартай байгаа ч юм уу үе бол байна. Гэхдээ тэрнийгээ ингээд нөгөө жоохон дуу муу дуулах ч байт юм уу те. Ингээд нөгөө өөрийгөө сатааруулах юм а хийгээл тэгэл
яг нөгөө юмаа дууга хийгээд байвал гайгүй байхгүй. Тэгэхгүй ингээ одоо жишээлбэл ангирмаг шинд ингээл 2 3 удаа бас ирж байгаа байхгүй. Тэгэл тэгэхэд чи ирэх болгонд л дуу муу хийцэн байж ах ингээл хэлж байгаа үг нь хүртэл надад ингээд нэрээ би өөрөө ингээ мэдхгүй. Тэгтээ надад ингээд бас яг ингээ би дуунаасаа холдоогүй юм байна да гэдэг юм а хүнээс сонсох надад айгу гоё л байсан л та. Нөгөө мэдээж нөгөө урлагийн хүний амьдрал бол Монголд бол цаг нар байхгүй шүү дээ. Андаа шүү. Тэгээд энд дэсэг нөхөр мөртөг аягүй танилцж юм шүү. Өө харин яг одоо тэр коронавируснаас хойш ч бүр ерөөсөө айгүйх олон хүнийг таньж мэдээд байгаа шүү дээ. Тэрний ажгүй залуу байсан байна үү? Тэрний төлөө тэр ер нь ингээл энэ амьдралд одоо ганцхан одоо нөхөр гэж ярихгүй ш. Тэгэл ер нь хүүхэд байна уу, найз нөхөд байна уу, ер нь энэ амьдралын утга учир чинь юу гэдэг юм бэ гэдгийг чи зүгээр чухам гэртээ суухлаараа үнэхээр тэрийг бол яадаг юм бэлээ. Тэгэл сэтгэл зүйн талаас нь ч байд юм уу, эсвэл одоо шашин талаас ч байд юм уу ингээл ер нь яагаад хүний амьдралд ийм одоо гонигтай баяртай ч байд юм уу янз янзын юмнууд тохиолддог вэ? Яагаад муу хүмүүстэй уулздаг вэ ч гэдэм үү? Нэг юм тааламтгүй ч юм уур амьсгал байхад яагаад ингэдэг вэ гэдгийг хүртэл ингээд олмоор санагддаг л болчт юм байлаа мэдхгүй тэгэл. Тийм бах. Тэг ер нь ойлгоод аюу аим ойлгож. Тэгээ юу нь бол хэцүү. Хүний газар ингээд яг нөгөө байр сууриа нөгөө одоо ингээд Монголд ингээд юмаа хийн тэг нэгээ бодцсон байж исэн хүм чинь гинтийн ингээд шийдвэрээр ч гэдэм үү те ингээд өөр газар ирэнгүүт нөгөө буурайс хилгэх чинь одоо нэг юм залуу байхад бол хамаа алга шүү дээ те. Тэг бид нар чинь бүхэл бүтэн хүүхэд гэр бүлээ ингээд хамт байгаа учраас энэний төлөө чинь одоо нөгөө зөв алхамаа л хийхгүй бол бас л айгүй тийм рисктэй л юм багхгүй. Ер нь. За юу манай нөгөө мэдээлэл Монголоос мэдээж ирсэн. Тэгээ мэдээж зүгээр ирээгүй хоосон. Спонсоруудтай хамт ирсэн. Тийм. Тэгээ манай хамгийн ихний спонсор мэдээж Бааж ялтын одоо насан туршийн спонсор Платинум ивент гэж ярьдаг. Манай PC Mall байгаа. Тэгээд манай PC Mall маань одоо ингээд нөгөө мэдчихвэл PC Mall сайн мэдэн шүү дээ. Мэдлгүй байх уу? PC Mall дээр миний CD Pens байгаа. Тийм. PC Mall дээр бүх төрлийн байгаа. Энэ хүний ардуудаас бус төрний электрон бүх төрлийн баг тэнд л байгаа. Тэгээд мэдээж та бүхэн хэрвээ электрон багыг сонгохгүй угаасаа PC Mall шиг хамгийн баталгаатай хамгийн сайжрах хаачихгүй та бүхэн яг Apple тэр тусмаа Samsung, Huawei, Honor, Xiaomi брендийн бүх гарснуудыг хамгийн гол нэг гоё одоо бүр ямар ч урьдчилгаагүй лизингээр дурчлаа шүү дээ. Одоо урд ингээд 50% төлдөг байсан бол 20%, 30% одоо ямар ч урьдчилгаалгүй нөгөө бүх хүмүүсийг бас ингээд гоё ингээд худалдаа авах боломжийг хангаж байна. Тэгээ та бүхэн бас PC Mall-ыг зориороо дээрэс нь аль биесны юм гэдэг бол ямар нэг асуудал авах бол буцаад тэр компанитайгаа шууд очиод асуудал шийдэж болдгоор ялгаатай шүү. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Лизингийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Гурлаа урлаг руугаа ярихаас мөн би араа яг саяны амьдралын зорилго ээж байх гэд Монгол ээж байх энэ нэг урлагийн амьдралыг хасаад заяа. Монголд ээж байх, Америкт ээж байх хоёр хоёулаа адилхан завгүй. Яг гэсэн мөртлөө маш өөр ялгаатай байгааз. Амар ялгаатай байгааз тэр ялгааг одоо жишээ нь яг юун дээр мэдрэгдэж байна. Одоо нөгөө ингэж ийм л юм шиг санагдсан надад болохоор нөгөө ингэж ийм ямар ч газар байгаа газрын асуудлууд нь одоо нөгөө ингэж проблем хаанч бол байна шүү дээ. Гэхдээ тэр проблемнууд нь ингэж нөгөө нэг өөр одоо Монголд бол жишээлбэл юу гэдэг ингээл хүүхдээ өөрөө ингээл хүргэж өгөөл өөрөө ингээл нөгөө нэг одоо сургуулаас нь авдаг ч юм уу. Тэгэл тэр хоорондоо ажлаа амжуулдаг ч юм уу юм багт чинь. Энд чи ирээд би бүр хүүхдээ автобусанд нь суулгачаал шууд гэртээ ороод унтаад амар гоё тэгэл тэгээ надыг ингэж айгуу гоё амар гэд ингэж байгаа бэлгүү тэгээ өөртөө амар тайвшрал өгөөл тэгэл амар унтдаг. Тэгээ би ийм олон жилийн ядаргаанд гарч байгаа юм болов уу. Тэр л гоё байсан надад. Тэр гоё. Одоо яса унтчих нь уу? Одоо унтсан хэвээрэл. Юунд нь суулгачаал өглөө гаргаж босоод явуулчингуудаа тэгэл буцаал ингээл нөгөө юм сонсдог байхгүй. Тэгэл юм сонсоол ингэж байж байгаа л нэм мэдсэн чинь нөгөө сонссон юмдаа уяраад унтцсан. Тэгэл дөхүүлж байгаа л тэгэл нэг 11 12 гэл бас нэг сургуульд явж хилний юунд явж байгаа. Тэгээ тэр мөрнийг яг яг зохицуулаад ингэж мэгэл. Нөгөө Ер нь юу юм бэ шүү. завгүй хоол Буустай. Буустай. Энэ бихтэй харлаа ялдаа. Амар хол энэ буустай ч тийм Таиланд хоол, Монгол хоол хоёр. Тай гэдэг байгаа шүү. Буустай гэдгийг чинь тай нь одоо нөгөө тай гэж л хоол гэж яах шиг байна да. Тай хоолыг дууд Монгол хоолтой хослуулж бас
юу аяг гаргаж ирсэн байна те. Смарт заяа. Манай энэ бууз тагийн чинь тэгээ нөгөө яг тий, би ажиллаулдаг найз нь чи ярих юм уу? Тий би за чи ямар юм гот би За тэгээрээ одоо нөгөө соёл эрдэнэ хамтлагт байсан. Тэгээд одоо бөмбөрчин бүр одоо бидний жоохон бах үед нөгөө нэг амар дээр үт юм бэ. тий нөгөө цаасаа хайрцаг тавьж байгаа л ингээд зургатаар гараал нэг айгүй мундаг хүүхэд. Тэгээ тэрийг хараад ухнаагаа баг авсан гэж байгаа байхгүй. Тэгээ хөгжин бүжгээс бүр ингээд бид нар ч нөгөө өмнө нь ингээд юм яриа сууж байгаа юм чи техник чинь бүр ингээд нөгөө машинаар ирж авч мавдаг. Тэгэл нөгөө паз автобусаар нөгөө одоо бидний урлагийн томчуул алтан үеийн гэж ярьдаг. Тэднэртэй ч хүртэл ингээд аялан тоглолтоор одоо ингээд орон нутгаар айгүйх явдаг байсан гэл. Бабана гэдэг юм байна. Нөө би юу санаад байна. Баах цугтагаар төсний жоох хөлт бөмбөр дараадаг жоох төгт байсан байна. Бид нэг үнсэн телевизээр гардаг жоох хөлт чи тэрийг үзэн шүү дээ. Тэгээ өөр зургатч байх шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө бүр жоохондоо хэвдий бүр зүгэн асуулаа. Тэгвэл үеийн үгэл дуулаж илтгэл юм байна л да. Гэхдээ тэр чинь тийм жоохносоо тэр нөгөө дандаа нөгөө лежендүүдтэй Монголын чамаг урлагт орж байгаад бабана урлагаас гарч ирсэн мэт тий. За яг хэлчихээ. Тийм байна. Тэгээ урлагийнх нөгөө юунууд та. Чиний урлагийн хувьд бол чиний анх Тий одоо бодлоо 100 дарахтай гэж байгаа. Золго. Үгүй 100 дарахтай гэж байгаа байхгүй тий. Галсан батахтай 100 дартай одоо тэр хүмүүстэй хамт тий одоо нөгөө урлагийн бригад руу яваа. Тэр жоохон хүүхдтэй байна шүү дээ 11 2 та хүүхдтэй. 11 2 та бөмбөр дараад ингээд Монголын анхны одоо бас нөгөө яг хүүхд байхдаа нөгөө гарч ирсэн бөмбөрчин байсан биш үү тий. Тэр авч. Тэгээ тэр Бабана маань одоо яг энэ бууз тайг одоо энд ингээд ажиллаж байгаа юм байна. Энэ урлагийн их байна. Таны найрлагтанд Бабана байгаа маань дөнгөж сая энд бас нөгөө манай Лемонсын тулгаа байж байгаа явлаа. Тэгээ ер нь урлагийн ер нь аягүй ихтэй. Лаймын босс энэ үхэнд зогсож байгаа. Өө энэ хажууд чи лаймын босс чи энд юусэн мөнгө үрж чадахгүй. Ингээ зогсож байна. Тийм. За одоо урлагийн альтернатив рок отгоо Монголд цоошин зүйл байхгүй юу? Тэгээд тэр зүсмэ эмгтэй сооло ганцаарчсан тийм. Ер нь яагаад урлаг энэ орох болцов? Мэдээж одоо танаа үеийнхээр одоо бүгд л нөгөө нэг юу лээ? Пионерын ордон гэ тэндээс л эхэлж байгаа баг тийм үү? Үнэ. Пионерын ордонд нөгөө нэг ая зүү дуу зохиогчдын тэмцээн ингээ болдог байсан. Тэгэл тэр үед чинь нөгөө нэг Нисванси амгаагч хүртэл Эрдэнтээс ирж оролцдог байсан байгаа байхгүй. Тэгэл Сэрчмаа орж ирснийг санаж байгаа, Эмошны Чимба орж ирсэн. Ер нь ингээд нөгөө яг хөгжин бүжгийн аягүй орж дуу зохиосон зохиогч хүүхдүүдийн тэмцээн ингээ болдог. Тэгээ тэрэнд би аягүй сонин өөрөө би чинь 5 дугаар сургуульд төгссөн шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө дуу зохиогоод байсныгаа тэгээд очиж тэнд нөгөө нэг яадаг байсан байхгүй. 4-р ангид 5-р ангидаа ороод 7-р ангидаа ороод 9-р ангидаа орохдоо төрүүлж байгаа. Амар ингээл яг жил өнжөөд болдог байсан юм шүү. Тэгэл Пенри ордонд цэцэг хамтлагт дуулаад тэрсний дараа Гэхдээ нөгөө цэцэг хамтлагч нөгөө Батуулд нь ингээд нөгөө олон шүү дээ. Тэгээд нөгөө эндээ мингтэй Батуулд ахаад тэрнтэй тэрний нөгөө нэг яг 2 дугаар хоолойг нь хийдэг байсан байхгүй. Тэгээд би нэг жоохон юм бүдүүндүү хоолойтой юм шиг боллоо. Дандаа 2 дугаар хоолой юм. Нөгөө л одоо буянгийн хамтлаг байдаг шүү дээ. Нөгөө Evolution гэдэг. Evolution-д бас манай нөгөө хин байдаг шүү дээ. Гоцлол дуучны нөгөө өнрөө маань. Өнрөөгийн хүртэл би яг нөгөө бүдүүн хоолойг нь бас Абагийн нэг хальт бас гаргаж үзчихсэн. Тэгээд яг бүр удаан үргэлжлэегүй л дээ. Би суйст байхдаа. Гэх мэтчлэн ингээл явж байгаа л ер нь бол яг нөгөө тэр үе чинь нөгөө MTV айгүйх гардаг. Тэгэл бид нар чинь нөгөө тэр үеэр чинь дандаа нөгөө амьд хамтлаг үзэхлээрээ тэндээс л амар гоё кайф авдаг. Тэгэл өөрөө бас дуу зохиодог байсан. Ингээл нөгөө жоохон ингээд нөгөө Багдад тэр Пенри ордон зохиодог байсан дууныхаа тэр стил чинь ингээл альтернатив руу ингээл уусж байгаа юм уу да. Одоо өөрөө ч нөгөө ингээл нэг жоохон том болоод ирэнгүүт нэг жоохон мэдрэмжээ ингээд илүү их одоо гаргаад тий. Тэгээ нэг гитар бол баг тэгээд нэг эмээ өвөө писагуур гэдгээс ахуулаад жоохон сурцсан. Тэгэл тэрнийгээ илүү их жоохон баяжуулаад тэгэл ганц нэг ингээл дуунуудаа ингээд хийж байгаа л тэгэл яг нөгөө хамтлаг болох гэж бол оролдож исэн залуу одоо ингээл миний үе манай найз нар дунд ч гэсэндээ ингээл одоо хамтлаг болж ингээд үзэж яагаад гэтээ нэг юм муудал цагуугаар ингээд зүгээр л зам замаа хөөцсөн. Тэгээд тэд нар маань одоо айгүй алдартай хамтлаг болсон найзууд ч гэсэн байна штэ. А би болохоор яагаад чинь тэгээд нөгөө нэг болъё гэж яагаад болоогүй юм чинь за ер нь бол сооло дуучин байсан дээр юм байна л гэж бодчихгүй. Одоо тэгээд pop ботгоо гэхээр сони юм байна. Хипхоп бол үнэ зохгүй юм байна.
Тэ. Тэр альтернатив л яг болчихно доо гэж алтар бодхоо гэдэг. Гэхдээ яг би тэр үед ч юу мэдчихгүй зүгээр л яг өөрийнхөө л дуртай юм аа. Өөрөө нөгөө юм альтернатив дуунд дуртай л гэж би ярьдаг байсан чинь тэрийг маань дараа нь ингээл одоо нөгөө сонин монингийн ярилцлага янгуутал нэг мэдсэн чи альтернатив отхоо гэдэг болцсон. Тэгээ нөхөө өөрөө өгцөн ч юм шиг би дараа нь бүр заримдаа ичдэн шүү дээ. Тэгээд Одоо тэр альтернатив сүлд алтар болсон зүгээр тийм. манай одоо урлагийнхан ч бүр альтраа гингүүт би бараг хараад одоо тэгээд сараагч мэгч энэ төр ч гэсэн нөхөө альтраа гэл одоо ингээл ер нь манай урлагийнхан зарим нь тэгж дууддаг шүү дээ. Альтраа гэдэг одоо огтой болсон шүү дээ. Альтраа өгөөд альтраа гэдэг. Юу отхоо тэг хүмүүсүүд нөгөө түрүүн цаа хэллээ хамгийн анхны яг одоо дуу чиний одоо тэр хэдэн онд гарсан бэ? Зохиосон дуу Зохиосон дуу одоо яг хүнд хүрсэн дуу гэж яг ерөнхийдөө хүмүүс альтернатив отхоог яг хэдэн оноос хэлж өрнө мэдчихсэн бэ? би 2 дугаар ангид байхдаа анхныхаа дуу зохиож илаа. Оо ямар амар юм бэ? Тэгээд нэг юм дайны тухай дуу зүгээр дуу хөгжмийн хичээл дээр нэг зохиож үзчихсэн. Хоёрдугаар үг дайны дуу гэж юм уу те? Яг нөгөө симфон сонсохгүй юу дуу хөгжмийн хичээл дээр. Тэгээд тэр нь амар юм орс нөгөө нэг ийм нөгөө симфониуд байдаг штэ. Тэгээ энэ дээр дотроо бодогдож байгаа маа хийгэрээ гээл тэгсэн чинь би яагаад чинь зүгээр тэр үед ингээл нэм аавыгаа дайнд явж байгаа гэд нэг юм дуу зохиогоод тэгэл одоо хайрт аав минь дайнд явлаа хөөхий биднийг орхиод явлаа аав минь эргэж ирнэ гэж игээл тэгэл дараа тэгээд зохиож исэн. Тэгээ тэрний дараа тэр нөгөө одоо ингээл Пенри ордны уралдаануудад орж байгаа байхгүй 5 дугаар ангидаа одоо бас нэг дуу зохиогоол 7 дугаар ангидаа нэг дуу зохиогоол 9 дугаар ангидаа орол тэгэж явж байгаа л тэгэл дараа нь нөгөө олонд хүрсэн дуу гэвэл за яг одоо тэгээ суйст байхдаа бас радиод FM радио зөндөө дуунуудаа өгдөг. Гэхдээ нөгөө бас яг нөгөө альтернатив урсгалыг чинь сайн ойлгох хүн бага учраас яг хөө тим чих явахгүй. Гэхдээ явж байгааг нь сонсголоор бас баярлана л та. Тэгэл 102.5 дээр аваачиж өгдөг. Тэгэл тэгж байжгаад яг суйс төгсгийн алдад би нэг хайрал сарыг гаргасан. Тэгээ хайрал сар дуу гаргаад тэгсэн чинь нөгөө амгаах энтертэй би тэгтээ яг нөгөө нэг гитар өгөөд зараад тэгэнгүүтээ оронд нь би нөгөө тэд нар надад 3 дууны одоо хөгжмийг хийж өгнө гэж тохирохгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө тэд нартай ингээм хамтарч ажилладаг байжгаад тэгэнгүүтээ нөгөө өөрөө би болохоор нөгөө хайрал сарыг жоохон уянгийн дуу юм чинь нөгөө амгаахыг оролцоогүйгээр би хийцэн. Тэгсэн чинь амгаах намайг станер тэр дуу чинь онцгой дуух юм бол би чамтай дахиж хамтарч ажиллахгүй шүү гэж амар өнгөрөө. Тэгээ би болохоор нөгөө хэд маань болохоор дархаах цацаах энэ төр болохоор ирээд миний гитарыг энэ төр тоглоод өгчөж байгаа байхгүй. Тэгээ нөгөө түшгэ ахыг чи мэдэн штэ нөгөө шар харигт байсан. Түшгэ ах маань ингээд тэр нэг юм төгөлдөр уран дээр тэр чинь нэг зүгээр нэг юм нот л яваад байгаа байхгүй. Дан да 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 гэл. Тэгээ нөгөө өөрөө түшгэ ах чи амар нөгөө пианист хүн чинь ингээд амар их хөгжим тоглох гол гэхэл та зүгээр л яг энэ аяыг тоглоод өгдөх үү гэлсэн чи амар хөрхөн тэгээ гээл нөгөө бомбор ахын студи дээр бичүүлээд on and off хажууд нь in and out гэд бас студи байсан байхгүй. Тэнгүүт нь тэрэн дээр очиж бичүүлээл тэгэл тэр дуу маань гараад тэгээд лемон клипийг хийгээд тэгээд тэр маань яг олон түмэнд илүү их отгоо гэдэг альтернатив урсгалыг бас илүү ойлгуулсан болов уу гэж бас бодмоор. Энэ and out гэж сая өвөг ярьсан чинь нөгөө гинт юу санаанд орчлоо. Чи энэ наад би сая хэлчихлээ. Энэ наад гэхээр Бомбор ахын нөгөө студи шүү дээ. тийм. Би сонссон чи. Юу сонсон? Энд бол энэ наад гэж бүрийн гацал байгаа шүү. Манай баруун ихт гэж хэлдэг гэдэг. Нөгөө on and off гингүүт нөгөө аудио студийг нь in and out гэд ятсан баггүй. Авч. Тэгээ тэн дээр чинь би реклам уншиж өгнө. Цалинд нь дууныхаа одоо нөгөө мөнгөө Дуу бичүүлснийхаа цалин. тийм тэгээд рекламыг уншиж өгнө. Фанта аргагүй Джимсний амт гэдэг. Яна болоо. Энийг болохгүй шүү дээ. Хамаагүй шүү дээ. Оны рекламыг тий Lucky Mint-ийг нөгөө тий тэрний In and out studio яасан. In and out on and off гэж видео production. In and out аудио студио. Тэгээ бомбор ах нөгөө нэг байдаг гэсэн баггүй. Тэгээ нөгөө цалинтайгаар би ажиллахын тулд одоо нөгөө цалингийнхаа оронд дууга бичүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө оронд нь on and off-ын рекламных нь нэг хэсэг нэг тийм одоо дуулдаг нөгөө мод байсан шүү дээ. Air Market 30 50 50. Тэр мэдчихсэн ингээд. Тэг нэг хэсэг айгуу гоё тэгж намайг нөгөө юунд бас сонирхолтой л байсан л та тэр үед надад бол ингээд нөгөө дуулаад өгтөл бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгэл. Уус саяхан нэг Facebook дээр явуулсан. Яг нөгөө нэг яг тэр 2000 оны дунд үеийн нөгөө
дуутай рекламууд шүү дээ. Монгол дуутай рекламууд. Тэр ингээ үзсэн чинь нэрээ тэр үед ямар гоё аялгаутай рекламууд хийдэг юм бэ? Дуулдаг. Одоо шинж Өөрсдөө дуутай. Одоо ингээ шинж болоход нэг гэр рекламаар шинжил орж ирсэн мэддэг гэсэн шүү дээ. Бэсимол хямдрал зарсан байл гэдгээд дууссан. Тийм юу болсон бэ гэж байна шүү дээ. Тийм тэр үед амар гоё аялгаутай рекламууд хийдэг гэж. Тийм. Colgate, Lucky Mint. Lucky Man. Тийм шүү. Тийм. Emotion дуулаад тэгээд тэрний дараа нөгөө хин манай нэг хөөрхөн октод идэв шүү дээ. Тэд нар тоглоо. Тэрэнд би хоолойг нь орууллаа. Тийм. Тий, Fanta гэж дууллаа. Одоо дахиад тийм реклам ордууд яа тий. Готон гоё. Чи нэг юм хийгээш. Чи нэг юм хийвэл би одоо тэгэл очиод намайг нэг хоолойгоо явуул гэвэл тэгэл дуулаад үгүй. Тадын Монгол. Сингүр тэгэл үү. Тийм болохоор ямар зүйл юм бэ? Тийм. Болцолж. Одоо сүүлийн миний хувьд нөгөө нэг одоо энэ юу ч гэдэг Grammy-гийн шагналыг алдуулах хэсэл ингээл жил болгон болдог нэр хүндтэй. Тэгээд хэдэн Grammy авсан гэдгээр одоо ингээд нөгөө тэр хүний ирэмбэн тогтдог. Тэр шиг Pentatonix гэдэг мундаг хөгжмийн наадам байсан. Өнгөрсөн цаг дээр тий байсан. А мэдээж яагаад яг гэхээр буцаагаад зах зээлтэйгээ эдийн засгтайгаа тэрийг телевизүүд нь худалдаж авах уу, хэн худалдаж авах уу гэдэгтэй бүх юмтэйгээ уялдсан баг. Гэхдээ Pentatonix наадам бол одоо ингээд эргээ харахад ялцгүй Монголынхаа шилдэгүүдийг тодруулж чаддаг юм наадам байж. Тэр наадмаас дебют уучин шагналыг авч ирсэн Тийм. дебют тэр мөчөөс хаваалцаач ингээд чинь дебют гэдэг чинь шинээр төрөн гарч иж байгаа одыг хүлээн авнаа монголчуудаа гэж мэдгэл хийж байгаа шагнал шүү дээ. Тийм шүү дээ. Тэр гоё байсан. Тэгээд нөгөө яг тэр тухайн үед чинь миний яг тэр жилд чинь нөгөө хин үүрэ мөхөт хонгор өнтер байсан баг шүү. Тэгээ яг нөгөө миний 2005 онд тэр чинь нөгөө бас дебют уучин байхын тулд альбом гаргаад концерт хийсэн байх хэвээр. Бүх шаардлага. Тэгээд тэр нь мөрөнд болцсон гэ. Тэгээд on and off-оос надыг нөгөө яг юмнуудаа ингээд танилцуулга явуул гээл. Тэгээ би явуулаад тэгээ нэг мэдсэн чинь яагаад. Гэтэ намайг нөгөө шагнал авах бол би мэдэхгүй байна. Гэтэ нөгөө тэр жилийн Pentatonix тэр намайг бас дуулаараа гэд. Тэгэхээр би онон бат ах хамтрад бас айгу би ганцаахнаа дуулмааргүй байна. Альтернатив хамтлагууд айгуух болж байгаа. Бул сараа тэгэл одоо Niswani центртэй хамт тайзан дээр гараа гэд. Тэр бас тэр үеийн одоо тэр бичлэг байдаг бол бүр айгуу гоё одоо тийм бас нэг тийм юу комбинац хийсэн шүү. Нэг гоё юм тайзан дээр гоё перформанс үзүүлэхийг бодсон. Тэгээд зүгээр орцсон тэгэл зураг авахуулаад суудаж исэн чинь дебют очин боллоо гэж тэгсэн чинь ямар сони юм бэ. Пис гэж боддоо шүү. Яг тэр үед нөгөө яагаад энэ шагнал болцсон юм бол гэж бодохоор бас гэж боддоо шүү. Тэр үед яг шагнал яг үнэн мөнөөр яг гоё өгдөгсөн байхгүй. Чи чадчихвал яг нөгөө тий энд нэг тийм байдаг чи чадчихвал бүх шагналыг авч болно шүү дээ. Тийм ээ. Манай монголчуудын нэг манай монголчуудын маань нэг тийм бүх юмдаа эдийн эзэхгүй тоглоод монголчуудын маань нэг маш буруу зам. Тэр нь үеэс үед бүх одоо тэмцээн уралдаанд гарч иж идэг. Баян гарч идэг. За яг наад хүндээ наад ч одоо 30 жил болчихлоо ш наад хүндээ хөчлөлтөйгээ хөчтэй тий. Уул нь тэр хүн ерөөс авахааргүй байдаг тий. Эсвэл бүр болохгүй бүгдэнд нөгжөөснөө хаа муу шагналыг шал уур жанрын дуучинд өчтдөг тий. Одоо тэр эсвэл нөгөө ууд нөгөө Pentatonix ч юм уу тэр нь унгаас нь. Одоо бидний харж штэ Grammy шагнал, Oscar шагнал энэ том шагналууд яадаг гэхээр санал өгдөг нөгөө Oscar авсан хүн эсвэл Grammy шагнал авсан хүмүүсүүд санал өгөх хэрэгтэй гэж болж штэ. Бүгдээрээ академик гэж хүнээ нэмээд тэр хүмүүсүүд саналаа өгч. Тэр хүмүүсүүд хизээч тийм одоо энд нь энийгээ бодоод өгч гэдэг тийм юу байхгүй тий. Үнэхээр яг жинхэнэ мэрэгжлийн хүмүүс болохоор мэрэгжлийн маш хүч юм тийм үү. Монгол хэзээ тийм байдаг уу? Яг миний санаж байгаа хамгийн сүүл овчин би яасан чи нөгөө Pentatonix-ийн жоохон судалгаа гэдэг шиг нөгөө юмд хэрэг болоод тэгсэн чинь юу агаадсан шүү дээ. Нөгөө академийн гишүүд гээд 10 хэдэн гишүүн байна. Анхны хулт юм байсан шүү дээ. Тийм. Тэгэл долгиох ерөнхийлөгч нэгээл. Сүүлд бол хамгийн сүүлийн Pentatonix-ийг болсон санаж байна. Тэрэнд яг тэр үед явсан шүү дээ. Бүх Pentatonix авсан хүмүүсүүд санал өгч эхэлсэн шүү дээ. Тийм. Санаж хамгийн сүүлд. Тэгэхэд миний анзаарснаар бас л шууд нөгөө ярьдаг шүү дээ. Өгшөө мандагаа ингээд гэдэг. Яг нэг энэ Монгол замд хизээч наалга болдгоо мана гэдгийг би ойлгосон. Ахаа намайг бодоорой гэдэг шиг үү? Тэгэхээр энэ ер нь яг гоо миний хэлж байгаа. Биш. Хэлээгөө. Би чиний хийснийг энд гаргахгүй. Гоо ер нь миний хэлж байгаа энэ ерөнхийдөө бид нар жоохон өөрчлөлт хийх болцсон гэж хэлдэг. Тийм. Бид нар одоо энэ үнэн бохгүй. Ягаад тэгэхээр зүгээр ингээд нэвтрүүлэг шүүж байгаа хүн ч гэсэн одоо нэг дуучин би нэр хэлбэргүй зүгээр яад гэж ер нь хизээч одоо ингэ шудраг за минийтэй чи ингээд өгөх болохгүй нэ гэж хэлдэггүй байхгүй. Өөрийнхөө дандаа юмыг бодож идэг ари. За одоо ингэчвэл нөгөө комментэр болно шүү. Чимүү хийм бэ? Чимүү хүн шүүдэг өөр юм гэдгээс айгаад
миний дөө болж ийн гэдэг болохгүй байгаа үнийг болж ийн гэж хэлдэг ч юм уу те. Энэ өөрөө нөгөө массасаа чайдаг нөгөө юунаас чайдаг. Эн чинь тэгэхэд бид нар одоо Саймон гэж хүн болгон мэдэж байна. Саймон юугаар алдартай? Амар хэл авдаг. Тэгээ шууд Саймон шууд хэлж чаддагаараа алдахгүй. Чи зайлж хаа гэдэг шүү те. Тэг чи дууч болохгүй чи зайл. Тэр нь хамгийн зүв байгаа байхгүй. Чи чадахгүй юм чи те. Тэгээ манайх үүдэг гэж миний дөө дараа жил ороод ирээ. Яаж чадахгүй нөхөж урамжиж яах гэж. Яаж дараа жил шууд сонсголтоо болоод ирэх юм үү те. Тэр байгаль энэ дотор чинь гэхдээ юу байгаа хаа нөгөө. Яг хөдөлмөрлөд оруулж болно. Гэхдээ ер нь гэхдээ тэр хүн чинь гэхдээ Саймон гэдэг хүн чинь шин тэр амир мэдрэмж нь байна шүү дээ. За энэ хүмүүс хэзээ ч урлагийн хүн болохгүй байна гэдгийг мэдээд байгаа байхгүй да. Тий, тэр айгуу. Тий. Тэгэхээр яа тэгэхээр үнэхэр гоё мэдрэмжтэй бол шууд хилдэг байх. Бид нар өөрсдөөс нэг өөрчлөх ёстой байна гэдгийг би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр урлаг болж байгаа өөрлөх ёстой. Урлаг хатууж байх хэрэгтэй. Тайз хатуу гэдэг чинь. Тэгээ нөгөө нэг одоо ингээд урлагт одоо ингээд нэг дуу хүн төрөөд эхэлсэн бол одоо шууд тэргүүрээ ингээд тайзан дээр гараад перформансууд хийгээд мөнгө олждаг болж байна. Яг одоо. Харин тийм байх шүү. Намайг явуулт. Одоо та бүхний үед чинь тийм нөгөө нэг урлаг чинь тийм байгаагүй. Тий. Ялангуяа 90-ад оны сүүлрүү за ер нь их ховрол тайзан дээр гардаг байсан бах мөнгө авч. Тэгээ 2000 оны дунд хүртэл тэр байдлыг сайжааг байх тий. Ер нь хизэнээс яг ингээд урлаг ингэж мөнгө олж байсан. Баажил сайн мэдэн дээр юм шүү дээ тий тэрийг. Гэхдээ яг шудраг гэхэд ингээ 12 3 оноос хойш гэж барах болох. Тийм бах тий. Одоо энэ Тэнгүүд чинь жилээр одоо их дуулдаг халтур байсан ч гэсэн яг одооны байгаа шиг ч юм уу тийм байгаагүй ч юм би гэж. Тэнгүүд чинь нөгөө нэг pop биш. Юу биш ингээд альтернатив гэдэг урсгалч нөөрэ тийм нөгөө нийтийн мөнгө олох байгаад биш байгаад шүү дээ. Мейнстрим биш шүү. Мейнстрим биш байгаад шүү дээ. Тэнгүүд тэрэн донд яг ингээд одоо өөртөө үнэнч байх тийм амар байгаагүй бах тий. Тий жоохон хэцүү шүү дээ яг тэгэл одоо нөгөө нэг ямар нэгэн одоо рекорд лейблүүд ч юм уу те артистыг авч одоо ингээд яах юм одоо жишээлбэл одооны гарч байгаа ингээд Royal Harix гэх хамтлагч байт юм ингээд гоё продюсертай ингээд дууга хийж гин а бидний үед бол тийм байхгүй үнэхээр нөгөө баахан одоо ингээд рок одоо амьд хамтлагуудын чинь тийм залуучуудын дунд чинь бас ингээд одоо ингээд нөгөө жоохон иршүүдэл тулдаа би чинь нэг яаж нэг юм лагер дээр гэрт ч юм уу одоо байшиндаа ингээд дандаа нөгөө эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог багасаа өссөн тэгээ тийм болохоор тэр муу айгу ярихад бол ойлголцдог учраас бас нэг ингээ ойлголцоонд тэрнээс тэнд чинь бас одоо тийм эмгтэй хүн дээрээс нь бас яг ийм өөр стилээр ингээд дуулахгаа явах жоохон хүндрэлтэй юм шиг байсан. Гэхдээ би бүр яаж хийж байгаа л хэвээр болгондоо гэдэг нэг тийм юу л байгаад идэг нөгөө юм ирч хүч чаднаа би өстө нэргээл ингээл те. Тэгээд нэг тэрэндээ л амар гоё ингээл итгэлтэй тэгдэг. Тэгэл хүмүүст яг дуу муугаа сонсхолоор энэ төр ингээд бас нөгөөх юм маань ингээд нэг тийм одоо нэг одоо жишээлбэл Саймон шиг нэг хүн гарч ирэл чи явахгүй мя гэсэн бол магадгүй би бас сэтгэлээр унуул унахал байсан баг. Тэгэхэд тодорхой хэмжээгээр намайг нэг тийм байхгүй. Жишээлбэл би одоо ингээл залуу байхдаа ангирмаа ихч хурдынхан харан гэнтэр бэлтгэлийн байран дээр нь очиод гитараа үржиж очиод Нисванис дээр хүртэл те. Тэгээ очиод би ингээд нэг дуу зохиодгийн та нар миний дууг нэг сонсож чадхуу тэгэл ингээд нөгөө хамтар бүр инээдэмтэйгээр ярих юм бол нэг тийм юм байгаа юм байна. За дараа ярьж байгаа. Дараа биш шүү дээ. Одоо юм уу шүү. Нөгөө Нисванис дээр жишээлбэл би тэгээ бүгдээрэн дээр нь очиж би ингээл дуугаа үзүүл шалгуулж исэн байгаа байхгүй. Одоо өөрөө саналаараа гүйжиж исэн биз дээ. Тэгээ тэд нар хэрвээ одоо ингээд продюсерийн хэмжээнийх байсан бол одоо намайг бүр илүү их одоо нэрд гаргах боломжтой л байсан баг л та. Тэгээ тодорхой хэмжээгээр тэр хүмүүс чи өөрсдөө нөгөө яг тэр үед чинь уран бүтээл хийж байгаа чи юу нэг мангар уцаан гарч энэ яваач гүчүүч гэж боддог гэж байсан байж болно. Гэхдээ намайг унтраагааг байхгүй. Дандаа л айгу гоё үг хэлээд өө чиний болж ийн ямар хөөрхөн мөрхөн ингээд нэг хөөрхөн тэгээ явуулцдаг. Тэгэл нөгөө Нисванис дээр харин тэр нөгөө Ленин музей дээр тэд нар бэлтгэл хийдэг яг нэг юм гоё юм өрмөц хамтлаг байна гэж тэгэхээр нөгөө ёстой яг надтай адилхан стил байна гэл. Тэгэл би очиж байгаа байхгүй гитараа үрдсэн найзуудтайгаа тэгэл очиод бэлтгэл дээр нь очиод уулзаал би нэг юм дуу зохиосон ингээд тэгэл тэгээ нэг юм цаг хугацаа гэл нэг дуу өгдөг миний. Тэгээ тэр цаг хугацаа гэдэг дууга үзүүлсэн чинь дуулаад үзүүлсэн чинь өстө болж ин гоё юм гэснэ ингээд нөгөө амар хурдан ингээ яарад амгаах гараа явахгүй тэгэхээр би бүр яг гараа явах гээд ингээ яарад нөгөө хэд нь төрүүлээд гараа авчлаа тэгэхээр амгаахал илүү их юм ярьж байгаа юм чи тэгэл тийм би нөгөө өөрөө мартцсан шахав тэгсэн чи амгаахт араа өөй
Тэг яга гой таалагдаад байгаа юм бол яга хамтарч ажиллах юм ажил гэхгүй байгаа гэсэн. Би айгүй амар. Чи бүр тэгсэн штэ гэдгсэн чи би бүр тийм билүү. Тэг ягаад би тэд нар яарад явсныгаа надад дараа нь тайлбарлаж байгаа байхгүй юу? Хамтарч ажиллаж явах үедээ тэгсэн чинь яагаад гэвэл тэнд нөгөө ингээд нөгөө хоолнд орох гээд нөгөө үедээс хоцрох гээд гэсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэрхэн хооронд тийм тэрнээс чиний дүү амар таалагдж исэн гэд тэгсэн мөртлөө ингээд энэ тэнд би ингээд арга хэмжээндээ таарлна би болохоор үзэж яваад байгаа байхгүй юу? Нисванисыг надаас төрүүлж гарч ирсэн юм чи. Тэгээд одоо шөнийн галт тэргийг ч юм уу ингээд бас бар маар нь тоглохлоор ч юм уу очиж үзэн тэ одоо нөгөө Kaiser ч юм уу ингээд өөр мөр Casablanca энэ төр тоглодог ш. Тэгэл яг би өөрөө нөгөө сооло дууч учраас нөгөө ганцаархнаа ингээд гитар бариад дуулах чинь бааранд бол нэг яа тэр үедээ бол тэгээд бэжсэн чинь нөгөө хэдийг ингээд яг үздэг байсан байхгүй. Тэгсэн чинь тэгж таарлаж явж байгаа дахиад нөгөө амгаахтаа уулзсангуудаа хэсэг хугацааны дараа л хүүшээ надад нэг юм ногоон гитар байгаа юм. Тэр гитараагаа ингээд би нөгөө цахилгаан гитар болохоор гэртээ нэг хэрэгэлдэггүй. Та харин аваад тэгээд оронд нь миний дуунуудыг тоглож өгөөл өгөөч гэдэхгүй. Хөө тэгэл та ямар гоё ингээл тэгэл анхны хамтрах ажиллах юм. Win-win санал тавьсан ба шүү дээ. Тий, win-win байгаа зү тань тий. Тэр нь харилцаа тэндээс л эхэлдэг. Тий шүү дээ. Win-win байж ижил харилцаа хамт ажиллах. Би чи бүр хамруу бөмбөр манай найз нөгөө Америк явахдаа тэр яг нөгөө нэг тэр үед яг сургуульд явахдаа надад нөгөө бид нэр хамт тоглодог гэсэн залуу нөгөө бөмбөр гитар хоёроо надад үлдээч явчихгүй би бас мөнгөөр авсан л да. Тэгээ миний улаан бөмбөр чинь бүр хамруугийн бас шар аргийн одоо бөмбөр байлаа. Тэгэл ноонах энэ төр чинь нөгөө би гитар эвдэрчлэр танилцсан. Тэгэл ингээд нөгөө миний гитарыг та ингээд янзлаад өгөөч гээл. Тэгэл тэднэр ингээд тэд нар ингээд миний гитарыг та тоглож болно шүү дээ. Тэр ногоон гитарыг чинь бас ноонах тоглож исэн урд нь хамрууд энэ төр. Тэг гой дурсамжтай л юм. Тийм шүү гоё явсан байна те. Тийм. Нэг гитар чинь тэгэл миний амьдралыг ер нь өөрчилсөн юм шүү. Нисванстай тийм. Win-win санал. Ногоон гитар ер нь хим болгоч. Тэр ногоон гитар одоо амгаахад байдаг юм уу байхгүй баха баг мэдгүй. Байж ч магадгүй бах. Тэр Гитар ч байж идэг шүү дээ. дараагийн залуу хүн дээр шилжсэн бах уу? Дараагийн залуу хүн. Алдсан ч илүү мэдгүй. Тэгэл юу гитар чинь нөгөө хөгжимчд чинь ингээд юмаа барьж явж хагаад энэ тэнд ингээд такси максид мартчихна. Тэгэл бас хайрын гитар алдсан. Тэр гитарыг нөгөө юунд л хөгжүүлэхгүй те. Гэт ингээд тоглон дээр ингээд хүмүүс л хөгжүүлэхгүй те. Тэр чинь угаасаа гэхдээ бэлдсэн гитар байдаг аахгүй юу? Тийм. Тийм шүү дээ мэдээ жоохон мяа юм л тэгэл дуурж муухай болцсон тийм юм л. Тэрийгээ бэлдэж тэрэндээ бэлдэж тэгээ те. За хоол идэж байгаа би тэр хоорондын сурчлагаа юу идчихсэн. Хошин аймаг гоё шүү. Тийм. За бажаалтын энэ аяллаа хугацаанд бид Америк нэгдсэн улсын бас олон хотуудаар аялж явж байгаа. Тэгээд энэ аяллаа маань юу итгэж байгаа Сэнгүүр за тэгээ ультра шар аргийн хамт олондоо баярлалаа. Тэгэхээр Сэнгүүр брэнд маань цоо шинээр зөөлөн тэгээд маш тийм тааламжтай шар аргийг шинээр үйлдвэрлэж гаргаж ихэлсэн. Тэгээд ультра шар ариг ийм шин савлгаатайгаар хэрэглэж та бүхний гар дээр очиж байгаа. Тэгээд хэрэглээд үзээрэй танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа шар ариг гэдэг бол тийм гашуун нисвэн заавал байх хэрэгтэй биш. Зөөлөн таатай тэгээд жоохон согтгож гэсэн таатай л байх хэрэгтэй ч юм тийм үстэй. Яг Сэнгүүрхэнд Сэнгүүрхэнд нэг юм хэлэхэд яг нөгөө энэ пив авчихгүй жоохон хүнд байсан. Хүн үний яг хоёр гиг авчихгүй хэлээр оруулахгүй. Америк бол маш чанга. За доместик нислэгт бол бүр аюултай тий. Тэгэл юм ямар нэгэн аргаар нэг ганц мансаар нэг арай хийж нэг юм би ноолог. Тэг арай хийж нэг юм чамайг дэви балаа марж байгаа юм. Ачуулаа. Тэгээд бид нар бас үнэхээр бас яаж байгаа ш нөгөө сэтгэл гаргаж энэ бүгд ачнуудаа. Ер нь хоёр ингээд чимдата гараад ирж байгаа.
Нэг жинтэй маань тэгэл яг ингээл бүтээгдэхүүн, бэлгэсэлт тэг хүмүүстэй өгөх мөх гэл. Тэр нэг спонсорууд маань заавал авч яв. Заавал энэ хүмүүст очиж бэлгэл гэж байгаа. Тэгэхээр зүгээр ярихгүй. Харин айгүй их бэлэг өгдөм бэлэгээ Манай аюу их бэлгтэй. Гэтэ юу байсан нөгөө ойлгож байгаа шүү. Америкт байгаа хүнд бол тэр бэлгэний 10% л ирнэ л те. зүгээр. Намайг бас зориод ирсэн гэхэлч бас чирч айгүй гоё л. 90% зүй идэх гээд шүү дээ. Би ч бас тэгтээ нөгөө юм нэвтрүүлэлт авахаас айгаад ирсэн шүү дээ. Бид хоёр тийм хүн иддэг хүмүүс биш шүү дээ. Найз нөхдөд чи айгүй буруу зөвлөгөө өгсөн. Энэ хүмүүсээс сал. Энэ хүмүүс бол одоо амьдралын чи урууд тийш нь л яваад ийм нэвтрүүлэгт орохоос ингэж айлгаад байгаа. Манай нэвтрүүлэгт ороод ер нь их гоё болдог. Би зүгээр шудраг зүгээр яат нэг юусаа хийчих. Энэ нэг юм чи өнөөдөр яац юм бэ? Шудраг модог дээр тавиад. Харин тийм нэг жоохон урлагийн руу атаклаад байгаа юм шиг тийм. Чиг цаваар тавьж дээ. Босоо юу муугнаас босоод ирсэн машин. Монгол бүх юмыг эсэргүүцээд их юм. Эсгүүцээгүй шүү дээ би. Зүгээр л гоё. За. Манай төлөвүүдийг хөрн одоо ч гэсэн ингээд харгаар явгаа яадаг. Тийм шүү дээ. Ийм олвол 6 жилийн хугацаанд ингээд 2 зүйдэлтэй 100 200 бол хоорондоо их хаад шүү. 107 хоногийн ялгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө 6 жил гаруй болчихж бид ингээд 3 ингээд манайх хуйгаа бид 3 ингээд хийгээд бас манай 2 дүү гэдэг. Бид ингээд тавуулаа ингээд энэ бүхнээр тэгээд энэ хугацаанд маш их зүйл болсон. Урууд ч босно, доромжлуулна, балбуулна, нүүрсний сонсгол дайрна. Тэгээд нөгөө би нэг хэлгээд байгаа хүмүүсгүй гэхдээ шууд бид ч хоорондоо ярилдаг гэсэн. Сүүлд хамгийн сүүлд гэхээр тэр нөгөө манай нэг хэд рүү нэг бүүл идлээ шүү дээ. Тэр нэг бүүлээд нэг хитэн одоо нэг урлагийн хитэн бүүл идүүлсэн. Тэр ихтэй яг бод байдал дээр өмнө зүг зүгээс зөвхөн тэр өдөр яг бажиалтыг хамгийн хүн үзэж байгаа болохоор тэр сүдийг аваад бүх сайт бүх пэйжүүд нэг инг гэж бардж байгаа байхгүй тийм. Тэрийг бид нөөс мэдэрч байгаа. Хүмүүс тэрийг мэдрэхгүй тэнд ороо авчиж байгаа байхгүй. Тархиа угаалгаа авчиж байгаа байхгүй. Уул нь бол тэр би зөв бүгдийг мэдээд байгаа юм л та. Тэр нөгөө эндээс тэрийг хийсэн хүн хин бэ гэдгийг би мэдж байгаа. Яг би бүх юмыг мэднэ тий. Тэгээд яг зүгээр одоо өнгөрсөн гэхдээ яг хэлж байгаа нь тэрэндээс болж нөгөө манайхан хүнийг өөртөө буцаагаад бүр аимшигтай бүд итсэн байгаа байхгүй. Тэр нөгөө хүмүүсүүдээ одоо чи надад хэлсэн дараа нь би одоо энэ дээр хэлчих. Хажуудлын дэлгүүр нь ороод ирсэн чи би чамд үйлчлэхгүй гэсэн гэж байгаа байхгүй тий. Юугаач мэдгүй. Тэр хүн зүгээр тархиа тэр пэйж хідэн пэйжнээс авсан мэдээлэлсээ болж өөртөө бүлийг хийж байгаа байхгүй тэр хүнд. Яг өсөндө тэр хүн тэгсэн үгүйг мэдэхгүй. Тэгээд тэр ясгаа тэр 3 хоног буюу сайн одоо сайн нөгөө хүмүүс ирээд шүү дээ одоо инх баяраад нүүрсийн судлаар бид нар ярьж ирсэн шүү дээ та нар юу сонсч ирсэн бэ гэдээ хэлээд байгаа юм шүү дээ нүүрсийн судлаар бүх юмыг ярьсан байсан та нар харахгүй ш нүүрсийн сонсголын өдөр яг тэр гоё юмсан чи манай тэр юмыг нүдсээр байгаад нүүрсийн сонсголыг дарчиж байгаа байхгүй юу сонсохгүйгээр хинч тэр нүүрсийн сонсголыг сонсохгүйгээр бүх пэйжнэр мөнгө одоо сайтууд мөнгө аваад нүдж байгаа байхгүй те энэ бүр тэнгууд хинч нүүрсийн сонсголыг зүгээр анзаахгүй тэнгууд зөвхөн тэр яаж муугаар нөлөөлж ихээр нөгөөний хүмүүсүүд нь тэр тархи угаалтанд ороод зөв зөөрөөр тэр хүнийг зөв дэлгүүрлэг орохгүй гол нь чи юм уу чам би үйлчлэхгүй гэдэг ч үгүй тий. Үгүй чи хүн энэ хэлэх энэ зүгээр нэг тийм манай найз энгийн кейс л сонгуульд нэр төвшөө гараагүй. Тэгээд гараагүй хүмүүс чинь ингээд нэг бухандаа 4 жил бухандтай яваад байдаг шүү дээ. Үгүй энэ чи гараагүй. Дэвшээд гараагүй. Бодит кейс ихгүй да. Дэвшсэн. Биш энэ чи бодит кейс. Тийм үү дэвшсэн үү? Дэвшсэн. Нийслэл зүгээр дэвшсэн. Нийслэл их хурдан бол бид тийм том юм бийс яриаг гоо тий. Дэвшсэн мөрөө. 2 дэвшсэн. Миний биш хороонд дэвшсэн. Хороонд гараагүй дүүрэг дэвшсэн. Бас тэнийг зоригтой байгаа шүү. Тэр яг вэ. Би зүгээр яг бидний үеийн залуучууд арай өөр байна гэдэгт би 100% итгэдэг. Тэгээ намайг мэд хүмүүсүүд мэдэн тийм болохоор зүгээр амир өөрчлөх гэж тийм баярлалаа миний найзаа гоё. Гэтэ би сая үнэн юм. Зүггүй би чиний хүмүүс бүгд чиний яриаг буруу муруугүй гоо. Тийм. Буруу муруугүй гоо. Би тэр энэ хамгийн аян нарилтай гоё хэсэг шүү. Өнөөдөр цагаан сар болж байгаа болохоор насыг ч хөндлөж байгаа шүү. Тийм учраас зүрх юм уу бааж байгаас. Би хамаагүй тойроос хамаагүй нөгөө хамаагүй. Тийм. Би нөгөө цагаан сар болж атуулж байгаа хүн шүү дээ. Яа. Өнгөрсөн жил болсон. Нөгөө юу яатсан цагаан сар болж байгаа учраас ахмадаа хөндлөгч Монгол явсан шүү дээ. Тийм учраас ингээд урлагийн том хоёр их чагтагаа сууж байгаад би бас сэтгэл хөдлөж байна тийм. Тэгээд цагаан сар гэж нөгөө хөгшин хүмүүс хамир цуучаа буруу зүг ярихын дугуй сонсоо сууж идэг шүү дээ. Би сая яг тэгээ сууж илаа тэгээд яр. Нөгөө Америкт амьдарч байгаагийн нэг би түрүү нөгөө ярих гэдэг. Би одоо чиний дээр 2 жил болж байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээ Монголд байхад гэр бүлийн аар сар хэрвэл амар их байсан юм байна. Жижиг юмнаас болоод хааччаад ирж байгаа ч юм уу те. Хаана байгаа ч юм уу те. Эсвэл ингээд оройтой 4 цагт энд бол тийм боломжч байхгүй, шаардлага ч байхгүй. Ингээд гэр бүлийн хооронд аар сар хэрвэл ер нь байха болж тийм билээ тийм үү?
Ер нь ингээд нэг гэр бүлийн гэр амьдралын бүлсэг болох юм шиг байна. илүү гэр бүлсэг бол тий. тэг санагцнаа да. Надад бас тиймэрхүү юм бол байж болно яг. Ягаад тэгэхээр нөгөө Монголд ч сатаарах юм айгүй их штэ. Тэрний төлсөө өдөр. Тий. Тэгэл яаж яахгүй. Гэхдээ нутагтай байх чинь тэр чинь хичээл гоё үстэй. Найзын төсөөд очихчл гоё үстэй. Одоо над шиг тийм одоо би ч юм уу бас яг нэг олон хүмүүстэй байх дуртай л хүн болол урлагийн хүн байгаа шүү дээ экстраверт маяг тий. Тэгэл тэнгууд чинь яг нөгөө хүмүүсийг харахлаараа ингээл сэтгэлийн хөдлөл амар тийм болох юм бол байна мэдээж. Манай ялт бол тэгж сая. Би бол Монголд байхдаа айгу муухай байжээ. Тэгээ айгу дандаа уруу татдаг хүмүүстэй байсан байна гэдэг л юм. Харин яг тэгчлээ найз. Би найзтай хэлсэн та нар бол уруу татдаг гэсэн би одоо амьдрал айгу гоё байна гэж хэлсэн. Яагаад гэсэн мөтөөс Монгол руу хурдаг ч юм уу очихоор айгу дандаа байг шоудаад өстой энэ л гоё юм гэдэг тэгчээд явахтаа шал уруу болчихлоо тий. Битим 2 нүр гаргачих. Сэргээр манай найзууд бүр ингэсэн штэ нөө стори үзэж мүзэл би энд ингээл жоохон гадуур мадуур явж байгаа зураг мөрөг ихлээр хөө чи наана илүү би яг энд байдгаас илүү яваад байгаа юм биш үү гэдэг намайг тэгсэн гэвэд. Тийм. Монголоос найз маань нэг найз тэгсэн. Тийм үү? Чи ихтэй яг та хоёрын юу л өөр л тоо. Энд чи ихтэй хүн чи ихтэй хүн. Би тэгтээ энд бол надад зөндөө сайхан найзууд байгаа. Ой тийм. Тийм мэдээж тэгэн штэ тийм. Хаа байгаа газар нь орчноо бүрдүүлээд өөрийгөө хүрээлэл бүрдүүлээл явж штэ тийм. Концерт нэр чинь бас овоо их хүмүүс ярьж бэрээд би ч бүр амар хаппи. Нэр их ямар хөрсөн. гоё. Овоо их хүмүүс. Бүр ямар ч хүмүүс шүү дээ. Чи ч үгүй ямар ядаргаад. Өмнөөс нь очиж хариулаад байгаа юм. За би дугаалч. Харин тийм. Энэ Гэхдээ би баажиг угаасаа би чинь нөгөө баажтай уулзна гэж бодсон чинь за люминут ямар баян байгаа вэ? Бас бодлоо. Би нэг хөвлийн төлөвчний майнд. тийм. Тоолт нь хийрсэн гэж зөндөөөрсөн. Чи байсан юм уу? Ерөнхийдөө шумаа сонсч л байна. Би шум юм энд хүн өөрөө сууж байгаа шум юм тийм үстэй. Тэг хүнээр хилүүлэл бас гоё. Өөрөө нэг ингээл миний тоглолтын дээр маш олон хүн ирээд энэ төр гэвэл бас дэмий үсттэй. Зүгээр шүү дээ. Баажаагаас хаяа дэмжиж чад гоё байна. Мэдгүй. Би шилээ авчих болохоор Чи түрүүс би бас авах юм За нийт нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Тоглолтоо хийсэн байх хэвээр цомгоо гаргацсан байх хэвээр гэдэг. Би бас нөгөө Википедиагийн хуудасж ороод харсан чинь цомог гаргасан анхны эмэгтэй дуучин. пянц гаргасан. Пянц гаргасан. Уучлаарай. Пянц гаргасан. Анхны эмэгтэй дуучин гэдэг бас анхны гэдэг тодтогдол бас байна. Ингээ харсан чинь нэлээд олон цомог нэлээд олон тоглолтын ард гарчжээ. Хамгийн сүүлийнх нь 22 он гэвүүдээ 24 он. Тий 22 онд би ирэхээс өмнө Монголд нөгөө нэг пянц гаргаад сингл хоёрхан дуутай. Гэхдээ бас пянц ахгүй. Тэгээд тэрнийг гаргачаад 3 сарын бас 7 билүү 8 билүү on and off төр тоглолцоод ирсэн байхгүй. Тэгээд манай нөгөө одоо шөнийн галт тэрэг Lemon Center нэг хөрхэн ирээл A Sound-ын Тэмүүлэн энэ ирээл надад бас хамт дуулж өгч мөгөл. Амар гоё дурсчлаа. Сая нөгөө Night-ын тоглолт болохоор би ч бас ингээл энд байгаа болохоор яг тиймэрхүү үед бол эм ордог. Йоо нэрээ ингээл өстө тэнд нь байсан бол би өстө мангал дуулах байхгүй юу гэж бодно шүү дээ бас хаяа. Тийм шүү дээ. Бас бодно. Урлагийн хүн чинь тайзаа санана. Тий. Юу болсон? Хүн бол өөр өөр юмыг бодох бах Тий, яг. Чи ч энэ доктор би тэнийг ингээд тэний юм гэдэг очих юм бол дуулах байсан ингээл те. Манай ялт бол ингээл манай тэний хайзын төсөөд ирсэн сайхан уух байсан гэж боддог л байна. Бодгол өөрөө мөр тийм шүү дээ. Байхгүй юм аа. Байхгүй маа. Чи бол яг одоо дуулах байсан те. Тэр хүн бол систа хоёрын төсөөд амар уух байсан боддог яг. За тэр буруу юм ярьж байна. Энэ хараад шууд. Юм чин цаанаасаа. За яг. Энэ дэрийг нэр хэр удаж байгаа сая 22 он тоглолт. 22 оны 8 сард ирсэн. 22 он 4 жил болж байгаа юм шүү дээ. 4 дахь жил рүүгээ орж 4 дахь жил рүү орж байна. Тэгэхээр бас залуу хүн байна уу тий? Одоо мэдгүй харин нэг мэдсэн чинь л ингээл амар хурдан явчихдаг гэсэн үнэн л юм байна. 2 жил ингээл болоод тэгэн штт ингэж ш дараа нь ингэн тэгэн мэгэн нэг мэдсэн чинь 10 жил болчихдгийг ингээл хөөх чи 10 жил болсон юм уу гэжсэн чинь одоо ингээл би өөрөө бас нэлээд хөөрхөн жил болцсон байгаа л хэвгүй. Харин тийм байна. Хурдан юм байна. Чи яаж байгаа вэ? Саяхан Би чи явсан. саяхан л явсан баггүй. Гэхдээ тэгсэн 2 жил 3 болсон. дахь жил рүү орж байна. Oh my тэр. Тэгээ ердөө саяхан л явсан шүү дээ. Тий. Яг тэгдэм байх. Би ч ингээл амар харамсан сум шиг цаг өнгөрөөл. Тэгэхээр энэ бас нэг талаар зүүн өргөт чинь бас юу гэж байна? Улирал солигдоод байна. Цас ороод байна. А тийм штэ яг үнэ. Тэнт чи ерөөсөө мөнхийн ингээд Тийш дулаах юм чинь. гараад ингээд 365 хоног гараад ийм чи яг юу юм. Би элед нэг клипний зураг авсан штэ. Оо тийм. Тий. Хаана? Одоо тэр нөгөө Malibu beach дээр үлээ. Тийм. Тэн дээр нэг энд ирсэн нэрчээд тэгээд нэг дуу хийгээд тэгээд тэрнийхээ зургийг авсан. Манай энэ Америкчин бас нөгөө видео клип хийдэг юм
Мундаг скилтэй зурглаач аппарат залж зөндөө байгаа шүү. Тий. Тэгээд сүүлд харин миний тоглолтны нөгөө промошн болгож би нөгөө гитарын дуу гэдэг дуу шүү дээ. Тэр дууныхаа дахиж нөгөө шинэ хувилбарыг хийгээд тэгээд тэрнийг бол бүр Монголоос нөгөө нэг юу зураглаач ирээд хийсэн. Тэгээд тэр манай нөгөө төөгөө гэдэг залуу байдаг шүү дээ. Авчиж хэлүүлсэн үү те? Тэглээ. Сул тал нь мөнгөтэй. Тэгээд хийлэгчлээ. Би видео гаргачлаа. Уучлаарай үүдээ. Наашин дуудаад авчирчлаа. Гэхдээ нэг юм юу гэдэг юм бэлээ аюу сан. Цалин төвлөө. Цалин өглөө. Үгүй би Сул тал нь мөнгөтэй. үгүй тийм шиг. Буцаагаад дүүгээ явуулахад нь эндээс нэг машин ачуулчихлаа. Айгуу гой хувьсгалын тохироо бүрдсэн байхгүй тэр чинь. Тэгээ ямар ч гэсэн нэг ажилдаа явж исэн учраас тэгээд нөгөө энэ эрэг наашаа ирээд ирэх сургийн сонсонгод хөө их чинь ингээ клип хийх гэж байгаа штэ. Яагаач хүрээд иргээл. Тэгэл гоё зураг авцсан. Гитарын дууны клипик. Хүний юун дээр ажилласан биш үү? Гүй наашаа ирнэ гээд би чинь бас тэгтээ мөнгөний үгүй штэ. Та нар ямар муу. Юу дими юм ярьж болохгүй. Эний чинь яриад исэн юм шүү. Нэг сумаар 2 зайц. Бараг л. Угаасаа наашаа зураг авах гэж ирсэн юм шүү дээ. Тий, ер нь бол тэгээ яг хувьсгалын тохиронд бүрдчихэж байгаа байхгүй. Миний тоглолтны одоо промошн бас явагдчихж байгаа юм чинь. Би гитарын дуугаа гоё сэргээгээ дуулмаар байсан. Тэгээд тэрнийг хийсэн. Тэгэл айгуу гоё таарсан. Бодов шүү дээ. Ер нь одоо та хоёр хоёлаа ер нь ингээд дууч хүмүүс клип бодохоор бас жоох юу ятах хэрэгтэй. Өгүүлдэх хэрэгтэй. Яг одоо тийм нэг юм цикл ах шиг байгаа. Ингээд 22 онд би ингээд пенс менза гаргачаал тухайн үед нэг жоохон шинэ миний юм хийцэн гээд ингээд хэсэг ингээд 50 явна те санаа амраал. Тэгэж хийж нэг 2 жил боллоо. Тэгэл ингээд нөгөө цангаад байгаа юм шиг ингээд цаанаасаа бүр ингээд бухимдаал ч юм уу ингээд нэг юм дуу хиймээр санагдаал ингээд ирдэм байлээ. Тэгэл би энд ирээд нэг одоо нөгөө мэх цахгүйтай бас нэг уран бүтээл хийсэн л дээ. Тэрний үг нь айгуу тийм эмо аахгүй харин яг дуулсан дууны мөр бүхэн дутуу санагдах үе ирнэ гээл те хоосон болсон сэтгэлийн гүнд хорвоо юугаар дүүрэг хийх хүлээн энэ төр гэдэг чи одоо нэг юм би яг амар одоо стресс зүйдэл хийцэн байгаа байхгүй. Тэгэл тэрвэрч тэмцэж аргацсан зүрх тэртээ холоос гэрэл гэгийг хайна. Тэгээд тэнд юу ч байхгүйг мэдээд тэр дотроосоо өөрийгөө хайна. Амар. Тийм дуу хийсэн. Тэгээд тэрнийг нэг дуу болгож гаргах баха. Яг угаасаа дотор нь хоосоо өргөд тэгэл тэрийг хайсан юм шүү дээ. Тэгээд сүлдээ өөрлөгөө өнгөд юм байлээ. Отоогтэр нь багтаар нь сүүлдээс айгүй шүт байсан гэдэг. Тийм. Ер нь шүт. Ер нь бол тэр сахилахгүй байсан. Ганцтай хүүхд дээр мэдчихгүй яаш гоохгүй. Гүү штэ юусаа. Би харин нөгөө гайхаад байхгүй нөгөө одоо суйст жишээлбэл байсан зарим нэг одоо ингээл нөгөө юмнууд ингээл яригдалсан штэ таны нэвтрүүлгээр. Тэгэхээр манайд нөгөө стратийн ангид чинь бас яг нэг тиймэрхүү байгаагүй. Тэгээ би энийгэд найздаа нэг ярьж исэн байхгүй. За сте бүли байсан бол би бараг тийм нэг байхаас болов. Гэтэ би тийм юм мэдэхгүй юм чинь. Намайг ч хүн бүлидэж байгаагүй. Би ч тэгэж хүнийг бүлидээгүй. Тэгэл өдийг насалчтэй. Танад аим атхан байсан гэсэн шүү дээ. Хин Баярцаг гэдэг. Манай баяраа юу яаш? Штэ баяраа. Таалаад нэг баярцаг баг юу. Бараг баяраа намайг айгуул хийж ярина шүү айгуул. Чи одоо ингэ санаа шиг маад одоо ингэ маад явж шүү. Бага байдал тийм уян зүйл үү? Тэг угаасаа тийм ингээл тийм. Гэтэ айгуу ингэ хөгжилтэй шүү дээ. Инээвэл ингээл амар юм хүүшээ чи тэгсэдэг. Би өө нэг нэвтрүүлэгт орсон чинь цаа чи намайг бүр ингээд нөгөө нэг шараад 17 нас ч үлээ. Тийм. За боллоо. Би ер нь тэрнийг ярихгүй. Тэгвэл өөрийгөө бас яах юм бэ? Би сайн хэлчих чаа нөгөө одоо ингэ сайн гэдэг гэж маазаад ингэ ярьлаа шүү дээ. Тийм гэж. Одоо энэ чи тасалж авчаал хүмүүс төрөгчөж байгаа байхгүй ер нь бол. Тийм яг. Ер нь ингээнээр ингэж байгаа. Манай яалтдаг гэдэг нөгөө самсгууд яг бүтэн нэвтрүүлгийг үзэх юм бол самсгууд ингээд өгөхтэй зүгээр ингээд өгсөн юм байгаа. Нэг пи санаж байна тий. Тэр ерөөсөө авахгүй биш. Зөвхөн тэр 5 секундын тэрийг таслаад хараагүй ингээд санамжгүй өгсөн. Ахаад өөр юмтай энэ нөгөө нэг ингээд одоо жишээ нь яриа ингээд болж байгаа шүү дээ. Тэгвэл ингээд юм ярьсан байж хоёр ингээд юм ярьчвал би ингээд л үгнэс тийм. Энд одоо юм ярьж байгаад сонсонгоо энд ингээд тэгэхэд яг тэр 5 секундын монтажж авчиад ахаад өөр юмтай монтажлангуудаа энэ муу ялт ийм гээд тэрийг бүх сайтаар ингээд нүдчихээр хүмүүс нэрэ ялт хогийн улгаач шүү дээ гэдгийг мэдээж авчиж байгаа байхгүй. Хогийн улгаач хүн одоо нэг ялгаж харьцдаг гэж явчих. Тэгэхээр манайхны нэг хийгээд хогийн улгаач болоо дээрэс нь манай гэр бүл ухах хэвээр болсон шүү дээ. Тэгж комментэн дээр ирж чатаар орж ирнэ. Тэг бүр манай эхнэр лөө орж ирээд
та нар хүүхдүүдтэй гамд өгч даалдвар малдвар. Монголчууд тийм муухай. Тэгээд муухай биш. Энэ тархин биш. Сайн хүмүүс сайхан чи ч одоо хайш явж. Өнөөдөр цагаан сууж тэр хамаагүй. Миний би өөр хороод байх хэрэгтэй. Миний хэлэх юм гэж байгаа юм уу гэхээр тэрийг тэгж тархиа угаалгаж хүн рүү тэгж болохгүй. Хараагүй. Бүтэн нэвтрүүлэг би 100% итгэлтэй байна. Тэргүй YouTube руу ороод бүтэн нэвтрүүлэг үзээг гэдэг 100%. Тий. Би 100% итгэлтэй байгаа. Би сая юу YouTube үзэх гэдэг чинь бас хангалттай дататай байж ээж боёг бодит юм тийм их. Тэнгүүд тэгэхгүй болоогүй. харин тий. Чи бүр хэрүүл хийгээд байгаа юм. Яах гэдэг юм хэрүүл. Хэрүүл хийж гарч ирсэн юм ааш. Би Айгу гоё өөдрөг талаас нь ярьлаа позитив. гэхдээ ярьж хэвчээ шүү дээ юм. Чиний өөр тустай ярьж ярьж харин тий. За. Бажаалтын ивент гэж Tokyo application та Unitel-ийн дугаараар нь Tokyo Mobile-ийн дугаараараа за Tokyo application-ыг ашиглаад дэлхийн байгаа бүх газраас өөрийнхөө дугаараар өөрийн телефоны операторуудад энгийн үнээрээ Монголд байгаа юм шиг ярих боломжийг travel call үйлчилгээ санал болгож байгаа шүү. Юу гэхээр өдөр 500 төгрөг төлөөд энэ үйлчилгээг аваад гар утастайгаа дугаартайгаа гадаад орноор аялах боломжийг Tokyo application. Тэгэхээр Tokyo application travel calls-ыг заавал сонирхож үзээрэй. За сайн байна уу та? Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзах болов уу? Намайг Монгол руу яаж ингэж шууд яриад байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Unitel хэрэглэгчид Tokyo App-аар гадаадаас хамгийн хямдар ярьдаг боллоо. Ингэчл би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. Би сайн нэг дуучин баяр цэцэг ярьсан шүү дээ. Би дуучин баяр цэцэг наран хоёрын тоглолтыг үзлээ. Тэгээ би яг өмнө гэж нэг юм хоёр хүн мэдгүй магадгүй миний үзчихсэн хоёр хүн хосолсон юм анхны тоглолт байсан байхыг үүсэхгүй. Гэхдээ гал ус хоёр тэгж ивцэлтгийг би анх удаа л тэгж амар гоё мэдэрсэн. Дуучин баяр цэцэг орж ирэл уяраагаал бүр ингээд юм хоолоо ингээд угаасаа ингээд сонсоод сууж жаргамаар хоолоо. Тэнгүүд баяр цэцэг ингээд дуучин баяр цэцэг дуулаад нэг 5 дуу дуулаад наран ихч гарч ирэл араас нь бүр ингээд зэрэглээ ингэж дуулдаг дууч штэ. Тэгээд гисэн чи бүр ингээд тэгэхэд яг нэг юмны концентрацийг бүр ингэж ялгааг ингэж гаргаж өгөхөөр хоёулаа надад бүр ингээд хүмүүс магадгүй тэгж болоо. Эн чинь ийм дууч юм биш. Тэгэхэд л надад хоёулаа яг эсрэг тесрэг төөлөөсөн. Тэр хоёр нийлээ тоглосон чинь тэр тоглол зүгээр бүхэл цул юм болсон байхгүй наа. Гал юу хоёр ус хоёр нийлсэн юм шиг. Гэтэ яг сая дуучин баяр цэцэг гэсэн чинь нэг тийм санаанд орчлаа. Баяраа бид нар чинь сууст нэг ангилтай. Тэгэл баяраа нөгөө жаз хулан одоо ингээл ер нь өөр чинь хэм байлаа. Энэ баг танаа ангийнх л хамгийн супер юм шүү. Надад Тийш үү. Гайгүй штэ манай найз. Тийш үү. Манай анги. Хулан баяр цэцэг энэ отгоо хэрч юм бас амар гурван дууч гарсан байгаа байхгүй тийм. Нэг ангиас. Тийм. Тэр Ана насаа хөшин. 17-наас нэвтрүүлэх дээрээс гэнэ. Нөгөө ингээл намайг угаасаа нөгөө тэднэр чинь нөгөө би ингээл амар баг нөгөө будгаа ингээл ширээн дээр ингэж тавьчаал хүүхнүүдээ ингэж бод. Аста амар тэр мэрийг зааж өгд. Амар ярьдаг байсан гэл чистэ тийм байсан юм байсан гэл нөгөө яг сойсын баянга ярахлаар тэгэл алж өгнө. Тэгэл манус ч бас. Тэгнээ ямар нөгөө муухай байхгүй л дээ. Нуугаад ахэр муухай байхгүй дээ. Тэгээ нөгөө би ийм сони ингэ нөгөө сургууль тогтоо нөгөө дуу муу ингээ хийчихлээр FM радиод өгнө шүү дээ. Тэгж мэхлээр нөгөө үдтэй. Би ингээ хийгээд хаа та нар хийлдэ мэлдэ гэж бол мотивац өгдөг байсан. Би угаасаа нэг тийм типний хүн байхгүй угаасаа. Би ингээд хаа чи одоо юмаа ингэлдээ баг гэл ингээл нэг хүнд гой нэг юм юу байвал гоё штэ тий. Тэгэл жоохон тийм нөгөө пуш хийдэг тий. Уг яг одоо ингээл амьдралаа бодхолоор зөндөө олон хүмүүст гоё ингээл одоо жишээлбэл би дизайнер дүү мөнөр ингээл байхад та нар одоо ингээл гоё одоо шинэ залуу ингээл байж байгаа дээрээ гоё загвар гарахгүй л бол одоо ингээл баг ингээд үе чин дуусна ш. Нэг юм идэвхтэй хүний амьдралын нэг юм айгу гоё үе байд юм шиг байна. Нэг ингээл яг ингээл тэнгуүт яг тэр үе дээр л ингээл амар супер юм хийчүүл тэгэл тэр чин ингээд насаараа нөгөө ингээд тэрүүгээрээ яваал тэгээ өөрөө ч гэсэндээ нөгөө жоохон байж байгаа л нөгөө би дуугаа хиймээр санагдаад
харагдаж байгаатай адилхан яг нөгөө хэрвээ үнэхээр яг тэр амьдралын одоо зорилго чинь тэр бол тэрнээсээ хизээч хүн одоо нөгөө ямар ч хэцүү хүнд асуудал тохиолдсон ч тэрнийгээ ингээ бүр нөгөө давж туулаад ингээл нөгөө яваадтай юм шиг л. Би бол тэгж бодсон. Одоо ингээл энд байсан ч би ингээл дуу игээл одоо 3 дуу бичүүлэх гээд ингээд одоо чамаг тийм одоо би энд 3 дуу байна надад тэгээд тэрнийгээ бичүүлээд ер нь бол нэг Монгол руу бас нэг пянз антер явуулах санаатайгаа. Тэгээд ер нь ингээл нон стоп ер нь юм миний хувьд л нон стоп. А зарим хүмүүс бол бүр нөгөө ингээд шоу бизнес ингээд талдаа ингээд одоо entertainment юу гэдэг одоо студид хамаарагдчихвэл альбомоо одоо жил болгон гаргаж болно те. А тэгэхээр чи бид нар бол нөгөө яг бор зүрхээр явсан. Одоо би Lumino бид нар чи баг анх жоохон бахта нэг нэвтрүүлэгт орж исэн чи санд юм уу? Монгол телевизийн ягавныг. Тий нөгөө бүгдээ суудсан ярьдаг уу? Гүгүү нөгөө юуны скизо бүр яриад идэх байхгүй. Айзам хамтлаг энэ төр байсан. Айзам хоёр хамтлаг. Тэгэл би бас яг гитартайгаа баг нөгөө ноогон гитартай ч ингээл дуулаад та нар хип хоп дуугаа дуулаад тэр нөгөө бүгд л айгуу тийм шинэлэг тийм л байсан тухайн үед. Тэгэл нөгөө айзам хоёр хамтлаг энэ төр байсан ч нөгөө тэд нар болохоор яг нөгөө амьд хамтлаг болохоор миний гитарыг сонирхоод гэсэн дараа нөгөө скизо хэлж байхгүй. Чиний гитарыг тэр ахнар махнар очиж сонсоод мань мэддэг хип хоп гэсэн шиг энэ эрэгтэй болохоор тоохчгүй гэж байсан гэж яриад. Тэг яг тэр нэг 33-ны нэг үлээ золоо ахын нэвтрүүлэх гэхгүй зол жаргалахын айгүй гоё нэвтрүүлэг чи хийнэстэй. Би бүр чамтай уулзна гэ бүр юу илээ гээл бараг сонгуул монголоор хаашаа явлаа мовлаа гэж. Уулар цөмөр болцтой. Зөндөө явсан. Хүүшээ би бүр нөгөө зүгээр явж исэн нөгөө джинс мис ийм юмтайгаа эдний нөгөө нэг дууных нь дунд нь явдаг. Надад заяасан ганцхан дүүндээ дэр нь дуулж өгч явж. Тэгээ штэ. Тийм хүний тэр Гүг юу дээр одоо нөгөө хамт явж байгаа болохоор бас ингээл хантайд дуулаад тийм тэгэл дуун дээр нь одоо дахилтын дуулаад нь штэ бас хөөрхөн. чи нөгөө нэгсэндээ сонгуул ч юм уу элдэн зүйн юмхаар чи нэг юм нөгөө урлагийн бригад чиг явна штэ. Тийм. Яг бүгдээрээ нөгөө хамтдаа ингээ нэг пац автобусчууд юм уу тэрэндээ суугаад ингээ бөөнөө явна штэ. Тэгэхээр яг л бөөндөө тэгэл яг нэг юу болно штэ. Цүм болно. Бөөндөө хамт шоуд нь хамтдаа бүх юмаа дуусгана тий. Тэгэл манай эдний бас нөгөө одоо скизо ер нь хийн энтер бол MC энтер ч бас айгүй хөөрхөн штэ. Хоёул бүгдээ ингээ хомо баазна. Энэ бааж болохоор тийм жоохон даргарх жоохон хол. би ч гайвч штэ. Би ч Сүүлд нөгөө нэг чи юу яриач тэр хөдөөгийн сайхан тал дээр. бид нар юунд дууссан штэ. Нөгөө Монголд эзэмшил. Соёл иргэдний нөгөө 35 жил. 50 жил. 50 жил. За баярлалаа. 50 жил. 50 жил юм шүү. 50 жил дээр тийм болсон. Тэгээ нөгөө тийм бид нар ч нөгөө нэг юун дээр нөгөө студи дээр ямар студи лээ нөгөө бичдэг чинь яг зургийг авч сүүлд нөгөө хүмүүсний телевиз дээр шууд бичсэн. Үгүй үндэсний телевиз дээр хоолоогоо бичээд тэгээ дараа нь нөгөө дүрсээ ягаа одоо нөгөө YouTube дээр байгаа дүрс нь болохоор юу нөгөө нэг хонгорын студи. За хонгорын студи. Нөгөө студи чи юу лээ? Одоо нөгөө хин байдаг штэ одоо нөгөө TJ Pro. Айгуусаа мэдээд нэгтэй тэр студи. нэрийг мэдэхгүй нэ. Нэрийг сонсохгүй би. Тэгээд тэр студи дээр нөгөө бичээд тэгэл энэ идэж гэл юм ярих юм. Хөөе ямар хэрэлдэж байгаа юм шиг яриад байгаа юм шиг. Үгүй харин ч зүгээр юм. Тэгэл. Тэгээ яг тийм ч ингэ хэрэлдээд бураг ингэ муулцах гээд байгаа юм гэхээр зүгээр ингэ юм яриад. Айгу ингийн ярьж байгаа тэр гээд байгаа байхгүй. Би бол ингэ амар хурд яриад тахлаа бүр ингэ би одоо хүртэл тийм байна. Ингээл хурд ярих хэвээр ч юм шиг ингээл. Уг нь би ч бас аваа яриа хүн шүү дээ. Төгшөөд байна хажууд. Тийм яг энэ төгшөр мэдрэгдээд. Тэр хамгийн ингийн амар хайрч би гоё баажиг ангойг нь ярьж чамд. За наад чинь түлээж илаа. Тэгсэн чинь юу баажи яг нөгөө тэр хөдөөгийн сайхан талыг дуулсан шүү дээ. Тэгэл тэгсэн чинь нөгөө нэг яг ингээд хинт нөгөө тоглолт зохио нөгөө одоо тэр дууг ингээд найруулж байгаа хүн нэг л. За ингээд Lumino ингэж жагаад дундуур нь отхооныг дуулаад тэгэл ерөөсөө нөгөө хэд нь үргэлжлээд өглөхийн гинэ. Тэгэхээр би гинт сонсоод бүр сонир санагдаад хүүе би дахилт дуулах гэж ирээгүй шүү гэд би хэлчихгүй юу. Тэгсэн чинь өстө баажстай шууд тэр аваар нөгөө атмосферыг эвдэхгүйгээд за бэж одоо ингээл дуу эхэллээ. Отгоо дуулна нэг бадгаа. Тэгэл дуу нь одоо ингээд бид нар ингээд тэгээд тэр хооронд нь үглээд тэгээ гуруулаа үгэлжлээ. Тэгээд дараа нь отгоо дахиад төгсгөлийн хийчих гэдэхгүй юу. Тэгэхээр за наа чин болж ийн гэд би бас тэгэж тэгээд ингээд дууга амьд хөгжимтэй ингээд яг хөдөөгийн сайхан талыг хийгээд бичээд тэгээ нөгөө би яг миний нөгөө төгсгөл дээр нь ордог хэсэг тэр ямар үг хэлвэл
би орох үлээ баажигээ би асуухгүй юм дэс гэсэн чинь. Юу гэж хэлсэн мөлий чи? Сайн санахгүй нөө. Энэ нэрээс. Гэсэн чи хонгын хараа гэхээр орж ирээд тэгээ би тэгэл тэрийг угаасаа цээжилчих байгаа байхгүй. Тэгэл яг ингээл жоохон байж бал баажи яг хамгийн төгсгөлд нь өглөж мөглөөл тэгэл дуусаал хонгын хараа гингүүт тэгэл за болж ийн гэж дуулж байгаа юм чи. Хонгийн харах хэвээр дуу юм чи. Хонгийн харна л да тэр утхан тий. Бас нэг онгоо нэ. Юу вэ нөгөө нэг яг баян хангаа минь хишгэ хайрл гэдэг дэр нэг баян авгаа минь хишгэ хайрлчихсан нэг. Яг хоолой бичиж хахад нэг нь тэгж хэлээлсээ та тэр аваар дүүрээ инээдэн болоо. Баян авгаа минь хишгэ хайрлуу тий. Тий баян авгаа минь хишгэ хайрлуу. Ол хангаатай. Баян хангаа минь ахгүй тэгсэн чинь тэрэн дээр юм тийг сонсогдсон шүү дээ. Тий. Баян авгаа минь гэвэл баян авгаа минь гэж юм шиг тий. Мэдгүй тэгж л. Хинэн жилээ нэг нь тэгэл амар инээлдэжсэн тэр. Чи манай нэр чи нөгөө чи чигээ Монголдо нэг удааг байгаа. Чам байхч голдго байсан л та. Тэгээ манай голдго байх нь одоо гэдэг бол бүр дараагийн левелд очсон. Одоо шоколадаар бол ер нь бол толгой зөгч юм л та. Би бол зүгээр ганцхан Монгол гэх биш бүр дэлхийн стандартын хэмжиж яаж бол ингээд Бельгийнхэнтэй хамтраад ингээд манай Бельги шоколад яг яг тэдэртэй хамтаа тэр стандартын ингүүд ингээд тав хүмүүс жоо. Тэрээс нь одоо ингээд яг нааг хараад ингээд ямар ч юм яг л нэг барууны шоколад үүсчих. Амтуул бүр ярих юм байхгүй. Тэгээ голдго маань яг нөгөө манай улсын юундас оролцож байгаа. Тэгээд нөгөө одоо бид өчнөө мэдэн дээр тусмаа голдго бигтэй илүү одоо гадаад явахдаа бид нөгөө миний харснаар дэлгүүрүүдийг ингээ харахаар нөгөө гадаад явахдаа аягүй ингээ хараад идэг. Тэгээд одуул нь бол одоо бүх газар байгаа. Одоо бүр ингээд хоттой ингээд маш олон салбартай болж байгаа юм байлээ. Та бүхэн яг одоо маш гоё хамттан авах гоё голдго аваарай гэж. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад. Golden Gobi. Энд ингээ гадны хүмүүстэй ялангуяа Америкчуудад танилцахаар ингэж асууж байна уу? Танах ингээд одоо бол морио ондгоо. Ингээд хөдөө гэхээр амьдралыг хэвээрээ юу гэж асууж байна уу? Хүмүүс гайгүй юм. Надад бол тэгж асуусан хүмүүс таарсан. Нэгж таарсан. Тэгэхээр тийм ээ манайх ингээд хүн амын тал хувь нь яг ингээд хотын амьдралаар амьдраад тал хувь нь стил номадик стилээр амьдарч байгаа ингээд өвөлдөө 40 градус 140 градус хүрдэг ийм эрсдэс хонд номадик лайфстайлаар очиж байгаа заавал очиж үзээрэй гэж би чинь хэлдэг байхгүй. Тэнгүүд нэр тийм үү Сибирийн хүүд агаар ингээд орж ирээд морж ирээд гингүү чинь вау яаж тэгж систем яг тэрэнд ингээд лайфстокоор ингээд яан маань гэл би тэгдэг байхгүй. Тэнгүүд одоо энэ Golden Gobi чи яг нэг тийм манай нөгөө үндэсний онцлог штэ энэ чинь nomadic lifestyle одоо хүртэл байж нэг айгу хоор байхгүй. Тэр ингээ Golden Gobi дээр ингээ энэ зурган дээр ингээ шоколад бэлгэлэхээр тэр бол амар гоё тодтол болд юм байлээ шүү. Би нөгөө бас нөгөө нэг хүмүүс ирүүлэх гээд үздэг шүү дээ. Ялт нэг хүмүүс нэг ирүүлэх гээд. Эрдсэн хүмүүсээс хоёр ирүүлэхийг арга байна. За яаж. Ингээд гинэ. Чи мөн очсон гэсэн. Би танаа Улаанбаатар очиж үзсэн шүү дээ. Гэтээ танаа Улаанбаатар чинь нэг гоё юм биш юм байлээ шүү дээ хэлсэн юм. Тэгэхээр байж чи буугаад яг яаж авсан? Тэнгэрийг асуудаг л дээ. Нөгөө буугаа хааш явсан гэдэг. Яс ингээд тасин цугаад ингээд нөгөө наадлаа ингээд баруун гарч ирээ явсан. Тэгс хууч отроо. Тийм үү чам жуучдын замтай гэдэг хууч отроо явчих. Оо шинэ хот ийшээ шинэ хот байгаа. Тэгээд үний юм уу яг? Зүгээр жуучдын хоёр очихлох зүгээр арга байна. Надад бол хоёр дахь дээр бол дахиж хизээж иргэж ирэхээр бүр буцах юм байна шүү дээ. Дараа очингууд нь тэр хүн дахиад таардаг юм. Гэхдээ хууч очиж шинэ хотоо залгад нийлж байгаа байгаа үстэй гэдэг тэгэл хэлж шүү дээ. Энэ бол зүгээр нэг арга шүү зүгээр тийм тийм. За мас нь манайхаа сайн хэллээ шүү дээ нөгөө монголчууд гадаад байгаа хүмүүст нөгөө бэлэг болоход голдго маяг. Тэгвэл бас нэг одоо монголчууд хамгийн эзэгч байгаа зүйл юу лээ? Талын Монгол. Нутгийн хамт. Энэ талын Монгол бол энэ хүмүүс энэ чинь дуртай. Тэгээ яг нөгөө хүмүүс Монголоос ирэхлээрээ бас яг авчирч бэлгэлдэг шүү дээ үгүй. Тийм тийм. Гой бэлэг үү те? Нутгийн хамт. Монголоо амсмаар л байгаа шүү дээ гэдэг. Нутгийн хамт тий. Нутгийн хамтыг л авчирдаг. Нутгийн хамтаа гэдэг нутгийн хамтнаа идэл гэж байгаа юм шүү дээ. Яг. Тий. За талын Монголд бас баярлалаа тийм ээ. Талын Монгол бас бидний энэ влогийг энэ хоол энэ Америкт бас бидэртэй ирж байгаа баярлалаа. Тийм. Өмнгийн говийг гатлан өвөр Монголд зөрчиж өвгд энэ томголсон нутагт өвөр им бэлэгтэй үлдэхэд баатар ирсэн хүчтэй арамзал залуу бөхчүүд байгаль хэм бүтээлийг багтан хүртээд үдээ. Өвгдийн үнэт жор өв уламжилсан бахархалт цог
Талын Монгол. За отгоо юу за юу сүүлийн амьдрал ямар байсан бэ? Чиний хувьд. Тэр 4 жил юу яаж өнгөрсөн бэ? Насаа өгч төр одоо би шавь нээсэн. Зарим манай ангийн одоо заримуд нь болохоор ухнаа өгшин шавь л да. За. Тэгэл баяр цэцэг бид нар ер нь бүгдээрээ л насаа өгшин шав байсан юм яг одоо ингээд тэгэнгүүтээ юу яагаад яг бай би нөгөө эхлээд ингээд суйст ороход нэг ингээд амар их чиг амар айлгүй ингээд ер нь нэг юм өндөр өсгөтэй готл мотлог өсдөгсөө ингээд 2 дугаар курст ороод пүүз мүүз болоод ингээд айгүй залуухан юу гэдэг нэг амар хурдан л амар хувцалдаг болчихсон. Манай найзууд ангийн охтууд маань болохоор илүү гоё ингээд эмгтээлэг болоод эхэлж ийсэн одоо яг санаанд орж байна. А дээрээс 3 дугаар курсыг очиж 5 ч уурсан юм шүү дээ. Гарич үгүй. Энд бол өстэй нөгөө би нэг юу үзчихсэн юм аа нэг TikTok дээр нөгөө одоо нөгөө Америкт дөнгөж ирээд нөгөө байж байгаа нэг л тэгсэн чи амар юм ганган манга ингэ байжснаа. Нэг жилийн дараа гэсэн чи нөгөө яг ингээл нэг амар зүгээр нэг аг маг өмссөн тий. Тэгэл нэг юм амар нөгөө нийлбэр мэлбэр хөөтийн мүдитэй ингээл нэг амар хамаагүй явж байгаа. Одоо бараг л амьдрал дээр бол тэгэл явж байгаа. Тэр монголчууд нэг аягүй тийм ганган тий. Ганган шүү дээ харин Монголд бол аим шүү дээ. Одоо би энд бол хүмүүсээ заримдаа уулзахлаар яг нөгөө Монгол руу очихлоор ингээд нөгөө бүр хитрхи ганган хүмүүс байгаад ийн гэдэг байхгүй. Тэгэнгүүт өөрөөсөө эндээс ингээд айгу ганглаад очиж байхад л тэнд ганган хүмүүс вэ шүү гэдэг байхгүй. Тэгэхээр би хөөх тийм үү гэл. Эндээс бол аим гангад очиод байгаа гэсэн үг. Тийм тэгээд байгаа байхгүй. Хийхгүй л дээ гангануудыг хийх. Тэгээ айгу энгийн болчт юм байна гэж бодсон миний хувьд бол энд ч гэсэн ингээд юм материалын юмд айгу тийм нөгөө юу аха материалын юм руу ингэж нөгөө шунан дурлах нь багасаад эсвэл одоо насных ч байж бас болно гэдэг шиг юм уу мэдэхгүй шүү. Одоо л надад тийм нэг юм үнэтэй юм авах ч юм уу нэг тийм сонирхол байхгүй болсон. Ер нь наач мөн зүгээр энэ гэсэн. Яг энд ихээр анзаараад тахад энэ насных биш. Европч ч тийм билээ. Нэг амар гангалал тэгэхгүй. Зүгээр энгийн сайхан. Өстой нэг юм өмсөд нэг явтагаал би гангалдаг ч юм уу ганц Монгол гэж хэлэхгүй. Ер нь Аз амар гангалдаг шүү. Тийштэй солонгос молонгост ч. За манай хятадууд бол өстой гоё гангалдаг шүү. аим шиг. Толгойн ерөөс ингэж явсаар ерөөс сачгаар дуусаар ерөөс Тэр нөгөө бусад хот мотод улс мусад ч нөгөө ингээд юу одоо Шанелийн энтер ч юм уу дэлгүүр байлаа гэж боддог. Тэг чинь ингээд нөгөө баахан хятадууд ч ингээд ойчрлоо зогсцсон. Тэр нөгөө tax free болохоор би нөгөө одоо амар гоё юм ярих чаш. Lafayette гэдэг чинь нөгөө Galleria Lafayette гэсэн тийм Парис тэгээд тэгэхэд бүр яг нөгөө үүдэнд нь байсан тэр нөгөө дэлгүүртстэй бүр үнэхээр амар ойжрлоо зогссон бүр хятадуудыг хараад. Тэгээ нөгөө Аз болохоор биднийг ч нөгөө амар баян хүмүүс ороод ирсэн гэж боддог юм амар хөөрхөн ажиллаа. Би болохоор зүгээр юм үзээ явж ингээд. Тэгэл хятад угаасаа хийж лээ. Цаг нөгөө нэг зул сарын баярын өнгөрсөн жил зул сарын баярын хямдрал бас ингээд коучес ингээд зүгээр нэг юм хүнсний дэлгүүрээс юм авч байгаа юм шиг авч орчихлоо. Аа тийм үү. Ингээд цүнхийг зүгээр шууд ингээд нөгөө баг гараа оруулаад шууд ингээд игнийгээр нөгөө тэгээ шууд ингээд юун дээр навчиж тавиад дараагийнх нь гэхгүй тэгээд ээж өх хоёр явж байгаа байхгүй. Зүгээр ингээд тоор дүүр юм аваа тэгээд тэр төлбөр тооцоонд бод санаж байгаа маа. Угаасаа яг мөнгөтэй болцсон юм чи буруу юу ах вэ? Тэгэхээр тэр чинь бас нэг Монгол тийм Азийн тийм манай Азууд жоохон гах дуртай гоё тийм. Азууд гэхдээ ер нь одоо айгуу тийм Гэхдээ муу шүү дээ гоё биш шүү дээ. Яг тийм хүн одоо ингээл юу хийнэ үү уунгаад нь лаагаад тэгтээ нэг зүгээр энгийн байх нь ер нь бол одоо амьдралд бас ер нь айгуу тийм зөв одоо нөгөө юу юм шүү голдрол. Хэрэгтэй. Яг үнэ одоо ингээл миний хувьд бол би ингээ олон хүүхэдтэй олчингууд энэ төр юунд одоо мөнгөө зөв зарцуулах уу гэдэг дээр айгүйх тийм бас юма хийн штэ боломжоор. Одоо жишээлбэл би бол ингээл уран бүтээлтэй бол угаасаа залуугаасаа харамгүй ингээл одоо надад ч ямар сүртэй спонсор гэхгүй ш тэгэл ингээл би одоо өөрийнхөө альбом гаргалаа, пянз гаргалаа бүгдэрийг ингээл нөгөө юугээр аль болох л одоо нөгөө байгаагаараа л хийж байгаа учраас баг найз нөхөд бол за чи надад нэг жоохон тэдгээ хилжүүл арай багсгаад ингээд өгчөөч тэгэл ингээл найзаасаа яадаг ч юм уу те тэгэл ингээл нөгөө гой дуу муун дээр ингээ гоё ингээл хамтарч ажиллах юм аа ингээл бас ингээ энэ миний чинь би өөрөө л зохицуулахаас өөр аргагүй байхгүй амьдрал дээр нэг одоо ингээ харсан чинь сая ялтгээс насандаа бол биш байх. Зүгээр тэг хүүхдүүд том болчих юм бол хүчээр юм тийм болох юм бэлээ. Тийм байна уу? Хүчээр одоо багасна. Би ч нэг дуртаа очиод оцсон газар болоос нэг пүүз авдаг хүн байлаа л та би. Яг чи би бол тийм байлаа шүү дээ. Үнэхээр дуртай байлаа. Одоо ингээ анзаарсан чинь сүүлийн нэг хэдэн жилээр аягүй багасч шүү. Харин цаанаас цаанаасаа нөгөө хоёр том одоо гадаад их сургууль сурж гин. Яг чээр чамааг ер нь тэр юу гэж ахуулахыг багасгах нь л да. Тэгээд нөгөө тэр чи хүүхдүүдийн боловсрол юу тийм зараад тэгэхээр
Тэгээ юугаа дан зогсоозаагүй бүү заавал тах тий. Юм чинь чамаас амьдрал бас тийм болгож штэ бас тий. Ухаалаг байхыг шаардж байна. Ухаалаг байхыг хүчээр шаардж байгаа. За хяналттай тий за чи одоо цаан чин тэд сурж байгаа шүү. Тэд үг чинь гэж байгаа шүү гэл. Яг гоё тийчтэй гоё л доо. Тэ амттай шүү дээ. Тэрний дараа үр дүн нь гарна шүү дээ. Дараа нь хүүхдүүдээр илүү гоё бүү захуулна гэж юу? Гайтаа явах нь харагдаа. Гэхдээ тэгээд тийм шүү дээ. Хоёр тийш харж ярих ч бас айгүй хэцүү юм байна. Зүгээр Айлгүй уншиж юм үсмэсээ. Гэхдээ саний аймаг гоё те. Дараа нь тийм бодолтой байл. За яг шүү дараа нь одоо гоё бүү завж шүү. Энийг бүр тоолцсон уу те ингээд. За би аав чамд ингээ 3 хүн явж ордон хоёр пүүзний мөнгө өгсөн шүү. Чи надад тэдэн жилийн дараа тэдэн пүүз өгөөрэй гэдэг. Йоо өөрөөсөө авч явж бол бурхан бинд тийм үстэй. Йоо. Одоо ер нь гурлагийн цаг нэлээд юу яасан өндөрлөх шатруу гарч байна. Одоо нэг дахиад нэг ээж хүний хувьд асуучих. За. Америкт хүүхэд өсгөх. Монголд хүүхэд өсгөх хүмүүжлийн ялгаа. Яг юу гэж мэдрэгдэж байна. Алдар тэхийн хувьд. Дөрвөн одоо Яанаас том юм байх. Зүгээр. Одоо том нэр. Энэ бишээ юу гэхгүй юу? Отгоо гэдэг хүний ээж хүний л өвжил бодол. Тэр л сонирн болохоос амьдрал тийм байх гэдэг номон дээрээс хүн болгон зөндөө уншиж байгаа. Би бол нэг юмд одоо нэг хангалттай сайн ээж л бай. Тэрнээс одоо муу ээж гэж байдгүй гэж ярьж байгаа юм. Тэгээ яг нөгөө зарим нэгэн одоо Tiger Mom шиг те ингээл одоо юу гэдэг чи инг тэг одоо хаста Америкт ирсэн юм чи ингэх ёстой мостой гэж бол би үнэхээр хатуурхаж чаддгүй юм байлээ. Тэгэл ерөөсөө за ямар ч байсан хүүхдүүдийн хувь заяа одоо жишээлбэл би өөрөө ч амьдралаа өөрөө зурсан гэдэг юмдаа би ингээд тодорхой хэмжээгээр итгэж штэ те. Тэгэхэд тэрэн шиг ингээд одоо манай хүүхдүүдийн ч гэсэндээ амьдрал яг тийм л авах зураг нь Тэ. Тэгэхээр яг мэдээ жоохон гайд хийн л дээ ээж нэмчэндээ. За миний хүү амьдрал чинь ийм байдэн шүү. Одоо тэ нэг амьдралд 700 эдэн хүн одоо учирдаг гэж байгаа хүнд. Тэгээ тэрний хэдэн хувь нь одоо ингээд амьдралд ухаарлах уу? Хэдэн хувь нь чамд айгуу гой шагнал болж ирсэн байх уу? Ингээ бодглоор чинь сайн муу хүмүүстэй яаж яах вэ гэж юм уу тэ. Тэгээ нэг тиймэрхүү юмнуудыг л бол би одоо ингэж яа нүг гэхээс биш. Түрүү Монгол нөгөө одоо Америк хоёрт өсгөх гэсэн шүү дээ тэ. Яг нөгөө юу Монголд болохоор жоохон нэг юм аюултай юм шиг заримдаа ингээл одоо нэг амар их гэмт хэрэг мэрэг гарахлаар байнга л нөгөө ингээл хянч мянчгаар за энд ч гэсэн аюултай шүү дээ ёо бурхан би юу яриад байгаа юм бэ нэрээ те Монголыг аюулгүй нэ хоёрын байгаа газар аюул аюултай юм шүү дээ. Үгүй газрууд бол аюул юм байна зүгээр сургалтын юм л юм ба та аюултай газар бүх газар л байгаа. харин тий аюултай болоод тийм юм байна. Би нэг ингэж нөгөө ялгаа харьцуулалт энэ төр нэг яаж байгаагүй бүх газар ямар нэгэн проблем бол байдаг юм байна. Энд ч гэсэн байгаа байхгүй тийм. Энд ч гэсэн проблем байгаа байхгүй. За нэр Монголд өсмөл энэ нь арай дээр байж юу гэж бодох юм байна. Америкт ингээд тэг хүүхэд нь байж хахад одоо хитрхи чөлөөтэй ч юм уу энд ингээд байх гал тий. Одоо ингээд нөгөө нэг юу гэдэг юм бэ нэг юм сургууль нүртэл нэх амир ингэж дарамтлахгүй шүү дээ. Гэрийн даалгавар малгавар гэхгүй те. Тэгэнгүүт ээж нь ч гэсэндээ за ашгүй мэн гэл нэг амар байнгут нөгөө хэд маань жоохон одоо ингэ назгаарах маягийн ч юм уу. Тэгэл өөртөө надад хэлж байгаа. Ээж та Монголд байснаас арай илүү юу байгаад энэ үү ингэ тайван байгаад энэ үү те. Бараг гэдгийг хүртэл надад хэлээд байгаа байхгүй. Бити одоо бараг энэ эрүүл хоолт Америк хоолнууд чинь одоо айгүй их юм юу шүү дээ. Нэг юм хурцтай ингээл юу гэдэг тийм жанк энтер их багт чинь та бидний битгий хийдэг гэдэг байсан юм чи одоо энд тоогоо болж гин үү та энтер гэж амьд. Тийм баг. Биш ялтаа зэрэг асуултаа бас ялт. Миний чиний харсан ялгаа бол одоо манай хүн ялгаагүй middle school-д явж байгаа. Тэрэнд проблем байна. Манай хүн өнөөдөр хичээлээс тараад автобусанд явжсэн чинь хойно 2 хүн хэрэлж жагаад автобусны дотор нэг рүү буу гаргаад тэнгүүд манайс бид гурав жолоочоос нь цосоож гууж жагаад цосоод буугаад гүйцэн гэж байгаа байхгүй. Тэр бол бодит. Тэр автобус буу гарах чинь буудахад сургуулийн автобус биш сургуулийн автобус нийтийн дээр паблик юм дээ. Паблик дээр. Энэ бол аюул. Энэ бол бодит аюул байхгүй. Ийм тийм. Гэхдээ нөгөө талаар юу гэхээр хэзээ ч миний хүүхдийг хэн нэгэн шалтгаангүйгээр годомжид загин цотохгүй. Хүүхд ирэх. Тэр талаараа маш их ялгаатай. Хүүхдийг айгүй яад юм бэлээ. Нас одоо ингээ монголчин гэдэг чтэй. Чи босс гэдэг автобусанд л миний хүүхд чинь хэн нэгэнд хүч хэлүүлж магадгүй штэ тий. Би баг вахтаа бол тэгдэг лсэн чи босс гэл наа толгороо тоншил автобус зүгээр суужсэн чи юу болоо явчих яасан бэ эмээ гэж босс чи гээд харсан чи босс чиг наа заа гээд тийм байлаа шүү дээ. Энд бол тэгэхгүй тэр хүүхд сууж ивэл тэр хүн хүүхд өөрөө босчихгүй л бол тэр хүнийг очиод босс гэж хэлэх ирэх бас байхгүй. Тийм шүү дээ. Тэр чинь адилхан хүн байгаа байхгүй хүүхд байгаа. Хүүхд ирэх энд бол 18 хүртэл хүүхд ирэх бол номер 1 18-аас хойш бол том хүн. Тийм учраас тэр бол харилцаа бас өөр. Наа чи гоосож гэж. Нэгээс 18-наас хүртэл
нийт ирсэн байхгүй юм. Европт бол тэгээд 18-аас хойш эмэгтэйчүүд нь 2 руу ороод эрэгтэйчүүд нь 5 руу орж байгаа. Би энийг нохоо муур юм уу? Тэр бүр илүү даваа ихтэй. Эхлээд хүүхд ирэх зүг биз дээ. Хоёрт нь эмэгтэй хүний одоо ирэх. За тэгээд хөгшчүүд ирэх. Тэгээд дөрөвт нь одоо ядч эрэхтэй болох хөгс дөрөвт нь нохоо муур ирэх гэсэн. Тэгээд тавд нь эрэхтэн орж ингэсэн. Яана арай үгүй. Яг бодтон. Яваад тэр чимэрдэ. Ягаад тэгэхээр энэ бол ажиллаад өөрийгөө нэг авч явах одоо нэг чадвар нь одоо survive болох чадвар өөрийгөө ингээд хүүхдүүд өөрийгөө хязгаарч дангаар авч явж чадахгүй тийм үү? Тийм болохоор нэгт. За. Хөгшин настай хүмүүс яг адилхан юмстэй. Дараа нь нөгөө эмэгтэй хүн яг л адилхан. Нохоо муур эрэгтэй хүнийг бодох юм бол өөрийгөө авч чадахгүй байхгүй. Нөгөө яг тийм авч чадвараар л дүгнэ. Одоо би ихтэй нөгөө амттан гэдэг юмны эрх чинь дэлхийн хаач өндөр. Би одоо Ялтаас сонссон байхгүй. Ялтадаа хэлсэн. Хэдэн одоо Сан Франциско хот чинь яг нөгөө Б яриагаа тооцоход ингээд тооцох юм бол 800 мянган хүнтэй отохгүй жижиг хот. Тэрэнд 18 хүртэл насны 115 мянган хүүхдтэй байдаг. 115 мянган хүүхд. Нохоо муур илүү. Нохоо 150 мянган нохоо байдаг байхгүй. Оо за. Хүүхдийн тооноос их нохоо. Тэгэхээр чинь Тийм байна. зохицуулсан хууль юу хүсүүсээ үйлчлэхээр уулзахгүй одоо нөгөө Чи амир хөөх ингээд хүүхчиг төрөө явж идэг юм тест. Тэр чад нохоонд ер нь байхгүй юм байд юм уу? Гадны тэр нь нохоо зориулсан бүр ингээд салон, цэцэрлэг, сургууль ерөөсөө тий. Чи яг тэрийг яг тэгж нөгөө эрхийн тэгж гоо яг амтныхаа эрхийг хөтлөг дээд чадж штэ. Манайхаа шууд гудамжаар төвчлөөд хэлчих зарим нь л тий. За баж альтивэнд тэтгэж Denk Farm тэгээд та ядарсан, стресссэн үедээ бол магний танд дутагдсан гэдгийг зөвлөмөр байна. Тэгээ магний хүний стресс тайлах, за тэгээ булчин суллах, амрах үйлчлэгээ дээрэс нь мөн гүн нойр хэрэгтэй одоо бүтэн нойр авч чадах бол тань Good Night бүтээгдэхүүнийг танд санал болгох байна. Германы Denk Farm-ын бүтээгдэхүүнийг баж ялт та бүхэн санал болгож байна. Тэгээд танд баярлалаа. Цаг заваа гаргаад энэ Америкт би хэлсэн байхгүй бажид. Америкт бүтэн өдрийн байтугай 2 цагийн цав гаргана гэдэг яг ингээд завгүй амьдралд бол амар их нэг тийм хэцүү байдаг. Тийм учраас эртнээс төлөвлөж жагаад хэлж жагаад ярьж байгаа цаг завын тохируулаад очие гэсэн. Тэгээд бидэнд тохируулаад энэ рестораныг бэлдсэн тийм ингээ орой үуч одоо 12 шөнийн 12 цаг болж байна. Нэр юм блэ? Бабанада баярлалаа. Бабана Буудлаа ресторанда баярлалаа. Тэгээд цаг зав гаргаж битүүрийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Удахгүй бидэд ямар ч байсан 3 дуу сонсох юм байна. Дээрэс нь пянц хүлээж байгаа юм байна тийм үү? Ой ярьсан шүү. Тэгэхээр түрүүний дээр чи би нэг хэлэхгүй бол ингэсэн шүү нөгөө. Чи түр хэллээ шүү дээ. Монголчууд амар завгүй байдаг шүү. Монголчууд шүү бүх хүн завгүй. Завгууд ингээд төрөлцсөн байдаг гэдэг. Тэгээ би асуусан отгоо гэж хэлээ. Гэхдээ манд нь бол тийм байхгүй. Манд тийм зүгээр завтай л гэж байгаа. Чи дуртай үе дээр найз мэдчихээ сул цал мөнгөтэй. Шал өөр юм байхгүй. Мөнгөтэйс бол чи надад битээ надаас юм залтай юм авчих. Тэнийг юм асуу гэ. Шууд загинж байгаа хөөс. Тэгээ би за манай апproach бас гоё юм байна да. Дуртай юм да гэдэг шиг би одоо уран бүтээлч хүн учраас те мэдээж одоо юу гэдэм бэ бажиг ийм нэвтрүүлэг хийсэн хийгээгүй ирсэн байвал тэгэл бид нар чинь юу вэ гэж уулзсан штэ те тэгэхээр ингээд яг тэр уулзах юмаа далимдуулаад бас ингээд гоё нэвтрүүлэгт орчиж байгаа бас надад бол одоо нөгөө магадгүй би одоо уран бүтээлч юм чинь би амьд байгаа шүү гэдгийг бас харуулах хэрэгтэй юм шиг тийм нэрэ тэгж бодлоо. Өөр юу гэж бодлоо. Гэхдээ яг та бас зарим хүмүүс чинь одоо нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Одоо би энэгээр инстаграмаа хэлэхүүч шиг бодлоо. Тэр тэгэл одоо жишээлбэл нэг тийм юм одоо нөгөө маст жишээлбэл ингээд одоо зарим мэдгүй байгаа хүмүүс байвал үнэхээр заримд нь өөрийнхөө тухай ярих ч байт юм уу тийм цаг мөч бас тодорхой хэмжээгээр одоохондоо байхгүй байгаа шүү дээ. Тэг яг буруу зөрүү бас ярьсан бол намайг уучлаарай. Яг гэвэл би айгүй олон жил бас ингээд одоо ярилцлага өгөөгүй удажлаа шүү дээ тийм. Тэгээ яг чиний бас баян ярьсан дуучлаа гэдэг. Надад баян байгаагүй. Юуста асуулт. Тэгээ төрөөнийх зүгээр юм уу? Тэр баян гэхгүй. Тэрийг баян гэхгүй. Тийм үү. За за. Чи ченк биш юм яаж хөө. Тэгээ өөрөө. Тэгээ гоё юм тий бас отготгоо ингээ уулзаж аягүй гоё юм тэгээд бэлэг авах уу тий. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнийгаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжтэмдгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг бууруулж эрч хүчийг бэлгэлнэ. Тэр нөгөө түрүү би чамайг асуусан тэр нөгөө юу лээ нөгөө аюултай гэдэг чинь нэрээс бүр арай л худлаа буруу ярьж байгаа юм шүү. Монголд уу?
Биш аль талд байхгүй. Харин аюул байдаг штэ бас би Байгаа тэнд чинь нөгөө тийм учраас л ингээл хүүхдүүдээ одоо юу гэдэг чинь бэ нэг ингээл нэг тайван байх юм юу гэдгийг одоо би бас тайлбарлаж хэлж мэдэхгүй нэ яа чинь мэдэхгүй нэг тийм заримдаа нэг айдас байсан л юм шиг санагдаад байгаа байхгүй надад одоо ингээл. Үгүй би бол одоо ингэ бодоход Хамгийн ихний жишээ бол автомашины юу байхгүй. Энд бол осолтой тийм. Автомашин хүүхд ингээд мэдээж хүүхд автомашин мөргөл тийм гарч л байдаг. Гэхдээ сургуулийн орчинд тэгээд нөгөө хүүхдийн автобус за эсвэл зүгээр зам хөндлөн гарч байхад ер нь бол ихэнх нь баг ингээд уцаа шагаа гараа явж идэг штэ. Тэгэхээр аюулгүй байхгүй. Монголд гарцаар гараа явж байгаа нэрээ мөргөждөг штэ. Энд чинь буу шахаж байгаадаа ялгаагүй л аюултай зүйл. Монголдууд юу аюултай шүү. Аюултай. Аль талдаа Монгол өөрөөсөө зовлонтой. Тэр нөгөө хариуцлагагүй тэр талынх юм нь бол Монголд бол амар аюултай шүү дээ. Энд бол ядаж л нөгөө хүн ямар ч жолооч стоп сайн дээр шууд зогсчихж байна. Тэгэд энэ нөгөө дүрм гэдэг нь амар чухал байгаа би бас дүрм зөрчдөг хүн ч бас байгаа. Гэхдээ саяхан би бас хоёр хүүхдээ ингээд явж байгаад гарцаа гарч байхдаа ингээд нэг жолооч руугаа ингээд харчаад ингээд гардаг шүү дээ. Тэгээд зогсоод ингээд гэсэн чинь манай охин төрүүлээд ингээд алхаа явсан чинь шууд орж ирээд манай охиныг мөрөг шахсан. Тийм тохиолдсон. Тэгээ яг дэргэд ингээд хүмүүс харж ирсэн. Яадаг мó галзуу юм малзуу гэл ингээд бид эдийг ингээд чинь бид эдийг тохиолж байгаа юм шүү дээ. Орчин дайранд нь тохиолж байгаа юм болохоор тэр хүмүүс дараагийн удаа тохиолж магадгүй зүйл гэдэг утгаараа тэр хүмүүс чинь шоконд орж байгаа байхгүй. Би ихтэй ингэж бодсон зүгээр миний бодол заяа үнэхээр ялцчихгүй. Дүрм бол дүрм байт юм байна. Одоо яг айгуу соно. Энэ нөгөө тэгээд тэр мөнгөн гин нөгөө би зүгээр хэлчих нөгөө мөнгөн юу гэдэг юм шүү дээ. Торгуул өндөр шүү. Өндөр байдэн шүү дээ. Айгуу өндөр. Тэр бол хамгийн зүг зүйл юм байна гэдгийг би одоо хар багасаа л мэднэ. Бид энийг нэг оюуны өмчтөр ч яадаг шүү дээ. Чи оюуны өмч хулгаас юм $250,000 шүү дээ. Хэдэн төгрөгөө те зүгээр бодоод үзтээ тэр мөнгө. А манайх яд вэхээр за $100,000 гэдэг хэвгүй те. Тим юм зөрчиж явах $100,000 хүнхээр хүн $100,000 төрөөл дараагийнхаа зөрчих байхгүй юу? Одоо тэр сая одоо тэнгууд хүн энд гэдэг бүсэхгүй бол бааж тэд чүгээд хэлчихэж байгаа байхгүй юу? Ер нь те. Бүсэхгүй мань чи манайга $1,000 торгуулна шүү дээ гэж хэлчихээр. Тэгвэл энд дээрс гэж би өнөөдрийг ялт хэлчихсэн. Энд ирээд автоматар шууд ингээд бүсээ гэдэг шууд хөөс хизээч Монголд хийж өгөөр хийж байгаа байхгүй юу? Ер нь бол заримдаа ингээд хідүүлэл хийдэг байсан шүү дээ. Заримдаа ингээд дургаж хийж хийдэг ч юм уу Монголд. Энд зүгээр ингээд ятас түрлэл хийчихдэг байхгүй би. Яд сууж авах би түрлэл хийчихдэг байхгүй те. Тэр чи яаж ихээр автоматар тэр нөгөө юу ч нөлөөлж байгаа байхгүй. Тэгээ Монгол гэдэг гэж очно шүү дээ. Энэ ихтэй яг боддоо. Эхний толгойг амар идэг байхгүй. 8 толгоос мартагдаад 10 толгоос дуургаад эхэлж байгаа байхгүй. Энэ юунд байна? Ухамсартай байна. За баярлалаа. Бас тэгээд одоо тий 10 хоногийн дараа очих төр чинь. Үгүй би яг 10 цагаа харчих. Одоо 11 хоногоос төгөлдөн шүү дээ. Тийм за манай Голденго бүтээгдэхүүний дээдс хэлгээс амсаад үзээрээ маш гоё шинжлэгдсэн тэгээд амт өнөө бэлэг шоколад бэлэг технологиор хийдэг болсон. Тий яг зөв манаас ялцтай амарсан. Айгу бэлэг өгдөг нэвтрүүлэг ор гэж манай найзууд. Тий бэлэг өгдөг гэхээр л орж байгаа. Бид өгөхгүй олохгүй байна. Энэ юу надад дуусгууд буцаа өгч ирээ. Аваа. Манай энэ нөгөө Дэг фармын бүтээгдэхүүнүүд чи шүн бэлэг өгөх гэдэг юм уу? Энэ болоогоо за. Өгж байгаа буцаа авна байж. Тэгээд энэ нөгөө чи ундахтай хэрэг шүн Айгүй хаяа тэгэл. Асуудгүй үстэй. Шүн мөн үнэхээр ингээ нөгөө бүтэн гой нойроо авахыг хүсвэл заримдаа ингээ дутуу нойр авчдаг гэсэн шүү дээ хүмүүсүүд. Тэрэнд энэ хэвээр хамгийн хэрэгтэй тий. Тэгээд дээрээс нь донтуулахгүй. Үнэхээр авахгүй. Элдвэн цаа нөгөө эмний юу байхгүй. Байгалийн гаралтай гэж шүн. Дэгийн бүтээгдэхүүнүүд байна. За нөгөө тал нутгийн амтыг угаас өгөхгүй бол алц болох үстэй. Талын Монгол бүтээгдэхүүний дээдсээ илгээснийг гардуулан гэдэг яасан үед хэрэгтэй дээрээс нь нутгаа сансан үед хамгийн хэрэгтэй амтаа тий. Тийм шүү дээ. За тийм. Тэгээд бас би тэрийг өгч. Манай сэнгүүрийн тэр нөгөө халуун сагаа боддгоо нөгөө. Тэгээ манай сэнгүүрийнхаа бас нэг сэнгүүрийнхаа самсныг халуун сам бас чамд бэлгэлчихье. Бас энд бас халуун сам энэ ихтэй зүгээр бэлтгэл хийгээд яадаг халуун сам шүү. Айгу гоё тийм сагсны юм юугаар хийгдсэн. Сэнгүүр байна. Хоёр нэр тэр NB үдцээ явуулсан шүү дээ. NB тийм нөгөө бүх хотын тоглолтсаа. Хотын тоглолтоор ажилласан. Энэ болохоор сэнгүүрч бас нөгөө Монголын дээд лигмиг бас яадаг шүү дээ. Ивент тэтгдэг тийм болохоор яг тэрний яг нэг чи өөрөө очиж байна. За баярлалаа. За тэгээд гэр бүлд нь сайн сайхныг эрүүл хийхийг хүсээ. Тэгээд урлагийн өндөр амжилтыг хүсээ. Удахгүй бидэнд бас олон уран бүтээлээр эргээд болцох ерөөл төвшөлөө. Чи хизээ зүгээр энийг ингээс зүгээр. Шинэ Монгол руу хизээ буцах юм бол энэ болоог хаа мэдгүй үстэй юм тий. Үгүй ер нь бол би нэг бодлогоостой. Одоо байгаа л да. Тэгээд ямар ч нөгөө пенз менза гаргачаад тэгээ Монголд очил угаасаа бас тоглолт хийж байна. Биш нэг гэр бүлээр бүтэн бочвол болоог үстэй гэж байгаа. Арай болоог үстэй. Одоо манай баг чинь 8 настай байхгүй юу? Тэгэхээр тэрийгээ жоохон одоо хөлийн дөрөнд гарын ганц дөрөнд. Би наачаа сонсчод юм л гээд тэгж байгаа нэг бүтэн ирэх юм бол манай бис юм бол бас тухайд
ойлголоо. Чи энэ жил иргэнгүүд энэ чайгуу сонирхолж байгаа. За. Нэг тэгж байгаа гэвэл те. Чи тэгж байгаа гэж сонсож байгаад нэг 10 жилтэй ирэхгүй байна гэд. За энэ жил ирэх юм бол Симодоос муухай те. За бүх спонсорудаа баярлалаа. За тэгээд баж ялтай энэ удаагийн дугаар Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC Arlington хотоос та бүхэн төрлөө бидэнд хамт байсан. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баяр та. Тэгээд дахин баярлалаа. Баярлалаа. Отоогийн маань гоё юмнууд удахгүй байх юм шүү.